За сайн байцгаана өрхөмнөд үзэгчтэй. Ингээ Catstack podcast-ийн ээлж нэгэн дугаартаа бүгдээрээ дахин тавтай морилоо. Ингээ ярьцлага эхлэхээс өмнө subscribe-а дараад, like-а дараад тэгээд зочинд маань бүгдээрээ хамгийн сүүлд нь урмын сайхан үгээ өгөөрэй гэж хүсэж байна. За ингээд эхэлцгээе. Яг ийм бүх үед давхцсан, яг ийм хэцүү үед чи ямар үйлдэл, ямар реакц гаргаж ийн тэр чиний характерыг тодорхойлно. Тэр бол амьдралдаа туулсан шилжилт бүрээсээ гэрэл олж өнөөдөр зөвхөн өөрийгөө бос эх орнооч дэлхийд гэрэлтүүлэхээр зандаа гарсан юм. Хүмүүс ингээд нэг жилд хийж чадах зүйлээ хитрхи үндрээр үнэлээ ч юм хитрхи хүлээлт тавьдаг, дутуу үнэлдэг буюу тэрийг хардгуу. Чиний хийж байгаа зүйлийг бүрэн гүйцэд ойлгохгүй тэнэг мангарт те наадах чи бүтэхгүй гэж хизээч битээ хэлүүлж игээд. Өөөсөө сурхаа болсон цагт л бид нар өхөж эхэлдэг гэдэг шүү. Бид түүнийг ихэнхдээ хосын харилцааны хүрээнд л мэддэг байж магадгүй. Гэвч өнөөдөр бид түүний амьдралын тас бүрийг зоригтойгоор нээж илүү гүн гүнзгий түүхний уулзгаар ирсэн нь энэ юм. Тэгээ хүн болгонд ингээ хайр гэдэг чинь айгу өөр хэлээр өөр байдлаар ингээ мэдрэгдэж байна. Хайр яг танд яг ямар утгыг илэрхийлдэг? Хайр дурлалын талаар асуулт асууж байгаа. Эмэгтэй хүн, эрэгтэй хүн хоёрын expectation ингээд зүрдийн гинэ. Тэнгүүд эмэгтэй хүн юу айдаг вэ гэхлээр өөрөөсөө илүү эрэгтэй хүн айдаг, өөрийг нь сейф байлгадаг, ойлгодог. Тэнгүүтээ карьерийн хувьд ч юм уу, financial хувьд ч юм уу илүү эрэгтэй хүн айдаг гинэ. Тэнгүүд эрэгтэй хүн ямар эмэгтэй хүн хизээч мартдаггүй вэ гэхлээр За тавтай морил. За өрсөнд баярлаа. За таныг бол одоо сонсож байгаа хүмүүс зарим нь ингээ мэдэхгүй байж болно. А зарим нь бол яг ингээд хүн болгоны одоо сайн мэдэх орсон одоо 24/7 шоугаар нь бол мэдж байгаа. Зарим нь бол бүр нэг хосмос гэдгээр нь ч илүү сайн мэдээд байгаа. А тэгтээ өнөөдөр хоёулаа бол илүү таны яг дотор байгаа дотоод хүнтэй илүү танилцах сонирхолтой. За тэгээд зочноор өрөх болсон шалтгаан ч гэсэндээ яг таны хийж бүтээж байгаа зүйлсүүд үзэл бодол гээд таныг бас нэг юм саяхнаас ч гэсэндээ нэг мэддэг болсны хүний хувьд тийм сонирхолтой санагдаа тэгээд зочноор ингээд ураад ярилцахсандаа маш их баяртай байна. За өрсөнд маш их баярлалаа. Тэгээд танай подкастыг ч гэсэн үзсэн. Тэгээд яг айгүй одоо таалагдсан юм biography podcast маягийн яг хүнийг гой задлаад үзэл бодолтой бүх юм яадаг. Тийм ч болохоор ирсэндээ маш их баяртай байна. За баярлалаа. За хамгийн түрүүнд бол эхний зураг руу хоёлоо шууд орчие. Яг таны хийж байгаа зүйлсүүд айгүй сонирхолтой санагдсан л та. Тэгээ хоёулаа бол нөгөө дорнодын ивент дээр бас уулзаа таныг юу идэх талаар тухайн үед л миний хувьд бол би мэдэж авсан. Тэгэхээр одоо сонсож байгаа хүмүүс бол бүр мэдгүй ч хүмүүс бол байгаа шүү дээ. Тэгэнгүүт хоммоно дайчин тэр нь болохоор бүр Монгол дайчин тий. За энэ бол надад маш их сонирхолтой санагдсан юм аа. Тэгээд яг ийм хоммоно дайчин яг энэ цуврал одоо яг юун дээр илүү төвлөрч ажиллаж байна. Ер нь одоо хоёулаа илүү жоохон таныг яг юу хийж юун дээр төвлөрч байгаа талаар хоёулаа хамгийн түрүүнд жоохон ярьж эхлэе. За хоммоно дайчин болохоор ерөнхийдөө бол Монголоос гаралтай Сүбэрбаатар зохиомл fictional юм зохиол гарах сэтлээс үүссэн байгаа. Тэгээд би ер нь жоохон байхдаа ер нь ийм Сүбэрбаатартай одоо контентээр хүмүүжж өссөн гэх юм уу? Ер нь одоо Spider-Man-ы одоо animated series тэгээд X-Men-ы тэр бол миний одоо амьдралыг бас харах үнцгийг маш өөрчилсөн тийм контентууд. Тэгээ би ер нь жоохондоо боддог ус. Ягаад Монголоос гаралтай Америкт Spider-Man, Batman, Япон Наруто гэдэг шиг ийм fictional зохиомл тэгтээ Сүбэрбаатар дүрэн гэж байдгүй болоо. Тэнгүүд Монгол үндэстэн маань өөрөө маш их түүхийн, маш их баатруудын дата байгаад байдаг. Энийг ягаад бид нар ингэж гоё одоо үеийн одоо томьёолоор зохиол болгож ингэж зарч чаддаг юм бэ? Тэгээд тэр одоо баатар нь одоо Наруто гэдэг One Piece эдэр чинь ингээд Япон байтугай дэлхийн дараачийн generation залуучууд маш их inspiration урам зориг өгж штэ тэ. Монгол баатар ягаад тэгж өгж болдгүй болоо гэдэг сэтлээс ер нь гарсан байгаа. Тэгээд энэ зохиолыг бас ер нь ковидын үед бас нэг юм амьдралынхаа хүнд чаленжтай тулгарч явах үедээ би анх зохиолыг биччихсэн. Гар баатрыг нь гаргаад. Ковид үеэр гарсан юм уу? Тэг ковидын 21 онд анх би зохиолыг нь эхний одоо гол character бичээд тэгээд 22 онд анх зурч чаддаг нэг co-founder артисттай нийлээд тэгээд зохиолчтой нийлээд тэгээд бага бүрдүүлээд Homono Comics гэдэг компаниг үүсгэн байгуулад явсан. Homono гэдэг нэр ямар ч тийм. Тий Homono гэдэг нэр нь болохоор Японоор жинхэнэ мөн чанар гэсэн утгатай. Тэгээд одоо authentic те genuine гэсэн утгатай. Тэгээд энэ нэрийг өгсөн түүх нь бас маш их сонирхолтой. За. Энэ нэрийг болохоор намайг Бээжинд сурж байхад тэр үед үерхжсэн Солонгос найз охин маань өгч ийсэн. Тийм үү? Тий. Тэнгүүт айгүй сонирхолтой факт нь гэх юм бол Монгол хүнд Солонгос хүн Хятадд Японоор өгсөн түүхээ. Тэгээд
би анх тэрийг нь Япон үг гэдгийг ч мэдээгүй. Тэгэл ингээд намайг ямар нэгэн юмд хүрэн штэ тий. Одоо ямар нэг юмд achieve хүрээд ч юм уу мөрөөдлийнхаа төлөө ингээд маш тууштай ингээд hard work хийж байгаа дубаа чинь хомоно гэд. Тэгээд идвэсэн бохгүй тий. Тэгээд тэр үг нь айгу надад таалагдаад тэгээд судлаад үзсэн чинь утга нь айгу гоё иж таарад. Тэгээд анх би тами хомоно гэж болж исэн. Үгний утга нь болохоор жинхэнэ гэсэн утгатай. Тэгээд энэ брэнд одоо стартап брэнд гэж нэрлэдэг байгаа. Энэгүүрээ дамжуулж бас нэг тодорхой хэмжээний залуучдын мөн чанар ч юм уу нэг юм дотор нь байдаг өөрсдөө олох тэр имийг ингэж сэрхийг хүсдэг юм уу одоо манай community манай компани тэгээд хоёр дахь нь гэх юм бол яг өөрийнхөө мөрөөдөл зорилгынхаа араас ингэж байнгын ямар ч шалтгаан одоо ямар ч гомдол тоочлохгүйгээр байнгын явах тийм нэг юм үзэл бодлыг л яах гэдэг. Тэгээ бидний хийж байгаа одоо хомоноотой ачин, хомоно AI ч гэдэм үү те. Ингээ хомоноотой холбоотой бүх юм ер нь л нэг юм тодорхой хэмжээний залуучуудыг inspire хийх юм storytelling гэж юм уу тийм юм хийх зорилготой. Та тэгээд зохиолуудаа бол өөрөө гаргадаг юм уу? Яг одоо бол мэргэжлийн зохиолч гаргаж байгаа. Тэгээ мэргэжлийн баг ажиллаж байгаа. Анхных нь концепцийг ч юм уу те яг би гаргаж ирсэн. Тийм үү? Тий. Тэгээд энэ яг зохиол нь бол нөгөө 13 дугаар зуунд Хувлан хаан Япон руу дайрсан шүү дээ те. Юан гүрний үед. Тэнгүүт тэр манай хөлгүүд чинь нөгөө нэг камиказе дүртэд ихэнх нь одоо устсан гэж үздэг шүү дээ түүхэн үйл явдал дээр. Тэн дээр амьд үлдсэн Японы аралдаар амьд үлдсэн Монгол дайчны тухай байхгүй. Одоо Хувлааны нэг жанжны талаар. Гэхдээ энэ зохиомл. Тэгээд яагаад тэр секвенсийг барьж авсан бэ гэхэлэр бас хомоно гэдэг нь Япон үг. Тэгээд тэр баатар нь дайчин гэдэг баатар. Тэгээд тэнд бас өөрийнхөө мөн чанарыг олоод супер баатар болж байгаа тийм түүх байхгүй. Бас тактикал Японы зах зээл рүү гарах бас нэг юм байгаа тий. Тэнгүүд таарсан биз тий. Тэнгүүд одоо нэр нь ч гэсэн одоо ингээд ийм дөрвөн улсыг хамарцсан нэр байгаад шүү дээ тий. Тэнгүүд бидний зорж байгаа зах зээл ч гэсэн Зүүн Аз. Тэнгүүд Зүүн Азийн одоо энэ дөрвөн улсыг холбосон хамгийн том түүхийн одоо sequence гэх юм одоо тэр нь болохоор Юан гүрэн байгаад байгаа байхгүй. Тэнгүүд Юан гүрний үед одоо Хятад манай нийслэлчин Бээжин байсан тий. Хятад орчиж байгаа, Солонгос орчиж байгаа. Тэгээ бид нар Япон руу дайрч байгаа. Тэгээд төв гол зүйл Монгол байгаад байгаа. Бидний хамгийн өвчрөөгүй. Тэнгүүд энэ бүгдийг секвенсийг барьж аваад бид story telling бүтээгээд байгаа. Та ихтэй яаж ингэж олж харсан? Та өөрөө түүх айгуу сонирхдаг байсан уу? Яг хөө юу н сонирхон. Гэхдээ бүр тийм амар мэрэгжлийн төвшөнд биш. Яг хөө зүгээр тэр түүхийн секвенс надад айгуу таалагддаг юм уу? Тэгээ Япон соёлд айгуу дуртай. Тэгээ энэ бүгдийг ингэж холбож байгаад яг юм баатар үүсгэсэн. Яг хөө миний бодлоор бол шууд Монголоос шууд ингэ дэлхий рүү гарах ч юм уу маш их хугацаа шаардна. Тэгэхээр бид нар шууд л ерөөс Японы зах зээл рүү зориод Японд бидрийг харчих юм бол бидрийг дэлхий харна гэж тэгж бодсон гэх юм уу. Тэгээ харангууд ингээд Монгол Японд ихтэй хомоно дайчин байгаад байдаг. Тийм учраас Японд бид нар somehow танигдаад харчих юм бол дэлхий харна. Тэгээд яг ингээд хүмүүс магадгүй ингээд Япон зохиол гэж бодно шүү дээ. Тэгээ ороо харангууд Монгол байж таарах. Ер нь яг тийм бас одоо бизнес талаасаа тийм яг мөн чанар талаасаа тэр нэг юм баатрын ч юм уу яг хэцүү үед бас надад ийм урам зориг өгөх баатар хэрэгтэйсэн. Тэгээ би тэр ингээд бүтээсэн гэх юм уу? Яг энэ санааг болохоор хэцүү зүйл тохиолдоод тэгээд энэ санаа ургаад хөгжүүлж явсан гэсэн лөө сая. Тий. Тэр нь болохоор яг тий ер нь жоохон personal юм ярьж болно шүү дээ. Болно шүү дээ. Яг ковидын үед ингээд би Бээжин ингээ оюутан байсан байхгүй. Тэгээ Монголд гаццсан. Тэгээд яг ковидын тэр 21-22 онд одоо би хамгийн хоёр сайн найз алдсан гэх юм уу? Нэг нь багийнхаа хамгийн сайн найзыг алдсан. Нөгөөх нь болохоор сүүл танилцсан мөртлөө миний хамгийн дотны одоо бүх юм ярьдаг тийм найз өдөн шүү дээ. Дараа нь танилцсан мөртлөө тийм найз алдсан. Одоо rapper Lil Togi өдөн шүү дээ. Тэгээд тийм үү. Тий. Тэгээд бас одоо тэр үед байсан одоо үргэжсэн хайр дурлалаас алдсан. Тэгэл яг бүх хадгаламж бүх мөнгөө coin руу хийж алдаад тэгээд тэр үед нэг анимашны төслөөр ажиллаж исэн. Тэгээд тэр төсөл маань 6 сар явж байгаа бүтлгүүтэд маш их өрөнд ороод. Тэгээд гимтээ хагалгаанд ороод. Тэгээд яг бүх юм ингээ нэг давцдаг шүү дээ түүний амьдралд. Яг тийм давцж байгаа үед би яг энийг бичиж эхэлсэн байхгүй. Тэгээд яг өөрийнхөө мэдрэмж тэр юм сторийн байсан юм гэж буулгаад тэгээд яг одоо нөгөө ингэдэж штэ. Яг ийм бүх давцсан яг ийм хэцүү үед чи ямар үйлдэл ямар реакц гаргаж ийн тэр чиний характерыг тодорхойлно. Тэр чихэн чи гэж ярьдэн штэ те. It defines your character гэдэг. Тэгэхээр би болохоор ийм strong character байхыг хүссэн. Тэгэхээр яг тэр character-ыг одоо бүтээсэн гэх юм уу. Тэгээд тэр баатарч гэсэн надад ингэж inspiration өгж ментор болох те. Тэгээд ерөнхийдөө баатрын түүх бичээд ингэж олон талаас нь яагаад. Тэгээд одоо бид нар болохоор ийм хомоно дайчин одоо цаг үеийн Монголд ирсэн. Одоо Монголын асуудлуудтай ч юм уу те ингээд дайсантай байлдаа явж байгаагаар гарч байгаа байхгүй. Тийм амьдралынхаа тийм үед яг ийм яаж иж байгаа тийм зохиол бичсэн гэх юм уу.
яагаад Баатараа дайчин гэж нэрлсэн бэ гэхэлэр солонгосчууд одоо culture маш сайн ингэж дэлхийд түгэж чадчихин те. K-pop, K-culture, K-drama гэж. За тэнгууд Япончуудын самурай одоо сахилга бат юу ч үгүй. Тэнгууд монголчууд бид нар яг юугээрээ илүү юм бэ? Бид нар юугээрээ ингэж тодорхойлогдох юм бэ гэж бодоод тэнгууд бодонгууд ингээд монгол эмэгтэй хүнчүүд юм уу монгол хүмүүс ингээд бүх юмыг амьдралын юм ингээд даваа гарчдаг те. Бүх юм хийчдэг. Яаж хийж байгаад болгочдөг. Тэнгууд ер нь бидний гол бусад Азийн ийм Аз хүмүүсээс ялгарах чадвар нь дайчин зан чанар юм болоо гэж бодсон. Цөөхөлж гисэн маш их юм хийдэг, маш их юм даваад гарчдаг те. Яаж ч жагаад болгодог. Тэнгүүд 13 дугаар зуунд бид нар яагаад бидний хамгийн high үе буюу ингээд prime үе байсан. Тэр үеийн л одоо United States of America гэсэн үг шүү дээ те. Тэнгүүд бид нар ингээд ийм дайчин байгаад байгаа байхгүй. Тэгэл гол зүйлүүд тэр үеийн дайчд хийсэн байгаа шүү дээ. Тэгээд ер нь дайчин гэдэг үг сонгосон. Тэгээд бид манай брэнд хомоно тэгэл жинхэнэ дайчин гэсэн. Оо. Тийм. Тэгээд гарал үүсэлтэй. та сая ингээл л штэ тухайн 13 дугаар зуунд ингээ байсан яг дайчны ингээ дүрсэлж яг итгэхдээ одоо цагт байгаа гэдгсэн штэ. Тэнгүүдээ залуучуудад айгүй гоё нөлөөлөх хүсэж байгаа гингүүд тухайн үед байсан тэр баатарлаг дайчин ийм дотроо бас айгүй дайчин ирэмгий байгаад штэ. Тэр ирэмгий зан чанарыг яг энэ комикороо дамжуулаад бас айгүй сайн нөлөөлөөд айхтар бодсон байх шүү. Ингээ бодсон чинь тиймэрхүү инспайраас урам зоригоос авчлахаар байна штэ тий. Тийм. Яг бол тэр үед чинь бидний хамгийн одоо prime хамгийн юм юу үе байсан маа шүү дээ. Тэгэхээр тэрийгээ сайн судлах юм бол бид нар магадгүй өөрсдөө мөн чанар ч юм уу манай хэллэгээр супер павер ч юм уу те олох магадaltaй гэж би юу үзээд байгаа. Тэр үеийнхээ өөрсдийнхээ монголчуудынхаа мөн чанарыг ойлгочих юм бол тэрийг ашиглах юм бол бид нар босод одоо энэ мундаг улсуудтай эсвэл одоо үндэстэнгүүдтэй бас давуу тал гаргаж болох юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг айгүй хайдсан юм. Тэр үед одоо яг юу байсан болоод бид нар ингэж их амжилтанд хүрээд ингэж их successful дэлхийг нэгтгэсэн юм бэ? Юу байсан бэ гэдэг одоо ингээл янз бүрийн түүх юмнуудаас хайдаг. Тэгээ тэр зохиолагч юм уу те бид нар өөрсдөө бас хайж байгаа. Тэгээд Монгол дайчны мөн чанар бид нар өөрсдөө олчих юм бол бас дэлхийд тэрийг харуулмаар байгаа гэх юм уу? Тийм байна тий. Тэгээд нөө хүн болгонд нэг юм дотоод мөн чанар юм хүч ингээ байгаа гэдгийг бас мэдрүүлэх зорилготой гэдэг тэгэнгүүт нь түүхээс ингээ улбаатай ингээ улбаатайгаар аваад тэгээд яг бидний сонирхдаг зүйлээр ингээ дамжуулаад өгөхөөр тий. Тэгээ бас яг түүхийг амар авахгүй. Гэхдээ тодорхой хэмжээний секвенсүүдийг ашиглаж байгаа. Гэтэ гол зүйл нь гэвэл ер нь Монгол дайчин жинхэнэ чанарыг харуулах гэдэг. Тэгээ яг манай дайчин маань бар төрхтэй байхгүй. Тэгээд барыг яагаад авсан бэ гэхлээр судлаад үзсэн чинь Монгол үндэст бас бартай амар холбоотой байсан бил. Монгол уран зураг мураг гээл бар ингээд бүр гинжилсэн ингээд гэрийн амтэн шиг ч юм уу байгаа. Тэнгүүд яг фантастик байдлаар Японд очиод ийм барын сүнс орцсон гэдэг. За энийг зохиол юугаа дэлгэж болохгүй байна. Зохиолч маань бол юун дараа нь ингээд цувралууд гараад ирэхээр харах байх. Тэгээд одоо ингээд баруунд хамгийн хүчтэй амтан арслан шүү дээ. Тэнгүүд Азад хамгийн хүчтэй амтан юу лээ? Бар гэлээ. Бар тий. Тэгэхээр хамгийн хүчтэй амтнаар дүрсэлж байгаа. Тэгээд Азийн хамгийн том төлөөлөл empire бүгдийг нийлүүлж чадсан үндэст Монгол байгаа даахгүй тий. Тэгээ энэ бүгдийг холбоод яг юм зохиол гаргаад комикууд гаргаа явж байгаа. Би угаасаа яг наадах жаасаа гэж бодож ийсэн. Нөгөө таас нэг өөр ярилцлаган дээрээс нь хэлчихсэн шүү дээ. Ингээд барууныханд болохоор эсрэг дүрд ингээд илэрхийлэгдэж танигдсан зүйлийг бид нэр эсрэгээр нь тэрийг гол баатар олгоод авцсан гэт тэгэнгүүт нь тэр бас надад амар сонирхолтой байсан байхгүй. Тэгээ тэгэнгүүт чинь бидний өөрсдийн бас ингээд түүхэнд байсан тэр зүйлээс нь ингээд хамаарад аваад тэгээ түүнэр ингээд илэрхийлүүлээд ингээд баатар олгож ингэнгүүт. Бас их айхтар харжээ их сонирхолтой санагдаж байна. Барууныханд барыг ерөн жоохон дайсны талаар дүрслээд идэж. Маугли дээр тэгдэг үстэй. Ерөнхийдөө контентууд нь тийм байдаг шүү дээ. Тэгвэл арслан нэг юм аратны хаан гэж үздэг те. Тэнгүүд Азад бол арслан бол байхгүй шүү дээ. Хамгийн Аз гэж бодсон чи яг нэрээ бар айгүй их гарч ирээд. Тэнгүүд барууны western content дээр барыг дандаа дайсны тал болгодог те. Ихэнхтэр нь маад байгаа шүү дээ. Тэг яг тэгээд энэ чиглэлдээ та яг ороод бүгдийн нэг нарийн судлаад байгаа болохоор юм юу нь холбогдоод байна, юу нь ингээд байна гэдэг бүх тэр хоорондын холбоосуудыг нас ингээд айхтар олж харжээ. Тий, ер нь ингээд хайгаал тий. Их сонирхолтой. Деталь ер нь жоохон судлах дуртай гэх юм уу? Янз бүрийн юм тэгээ холбох дуртай ер нь хүн юм шиг байгаа. Өөрөө одоо ингээд судлаад ангууд. Тийм ээ. Тэгээд одоо нөгөө яг яаж олон улсын зах зээл дээр ингээ гарах уу гэдэг шатуудаа хүртэл ингээ гаргаж ирээ тавьсан. Зүгээр л явах л дутуу. Тэгэл явсаар байгаа. Тэгээд ингээд зүр тэр ингээд дээр нэг юм хаалаа байгаа. Тэгээд тийшээ ингээ гарахын тулд ямар шатан дээр алхах вэ гэдгээс мэдэж олж хараад байна гэдэг чинь бас айгу ололт амжилт байна.
Тэг санагдчих шүү дээ. Тэгээ уул нь энэ бол амар том зах зээл юм байлээ. Энийг судлаад үзэнгүүт энэ чинь зөвхөн комик одоо манга хийгээд байгаа биш. Энийг хөгжүүлээд байх юм бол одоо энэ character business гэдэг нь grossing media franchise буюу одоо тэр дүрийг олон төрлөөр ингээд контент бүтээгээд анимашн, кино, одоо видео тоглоом тэгээ ингээд одоо юу бол тэнтэй мерчендайз болоод маш том одоо борлуулалт хийх боломжтой байгаа байхгүй. Тэнгүүд одоо японочууд энийг хамгийн сайн хийдэг. Одоо Покемон гэдэг дүр шүү дээ тий. Одоо энэ Пикачугийн шар дүрээд шүү дээ. Тэр 143 тэрбум долларын борлуулалт хийсэн байна. Hello Kitty гэдэг байдаг шүү дээ. Би бол одоо Google-ийг үзэж байгаагүй. Зүгээр ингээ мерчендайзуудыг харж ирсэн. Харин Google-тэй контент байдаг юм бил. Тэр 100 тэрбум доллар сая даваад явж байгаа. Түрүү жилээс хойш. Тэнгүүд одоо юу гэдэг одоо манай ээж стартап хэллэгээр 1 тэрбум долларын үнэлгээтэй компани Unicorn гэдэг шүү дээ. Одоо Pokemon ашин 143 тэр одоо Unicorn компани шиг тийм амар том юм байгаа таахгүй. Тэнгүүд яг хоо энэ дээр ямар боломж хараад байгаа юм бэ гэхэлэр одоо Монгол улс чинь бараг л 90% уул уурхаас хамааралтай эдийн засаг нь өөрөө ингэж явж байдаг. Тэнгүүд бид нар бүгд л ярьдаг шүү дээ. Шинэ эдийн засаг бүтээх хэрэгтэй гэдэг. Тэнгүүд яг хоо за технологи айгүй суурьтай юмнууд стартапууд технологийн компаниуд их бий болж байна тийм үү. Гэхдээ технологи зар одоо өөрийнхөө улс дээр бол болж байгаа. Гадагшаа зарна гэдэг нь бол маш хэцүү шүү дээ. Хитэн компани л одоо чадчихна. Сая дөнгөж And Global Series B шатны хөрөнгө оруулалтыг аваад ингээд явж байна те. Тэгтээ маш хэцүү. Тэнгүүд бид нар яагаад соёлоо одоо энэ японочууд шиг Америкууд шиг зарж болдгоо юм. Гэтэ эднэрийнх бол ингээд түүхийн маш бага дандаа фикшн бол шүү. Тэгээ 143 тэрбум долларын character бүтээгээд шүү дээ. Тэгвэл бидэд маш их түүхийн дата байна шүү. Бааtruуд байна. Зүр энийг л бас ингэ яах юм бол улсынхаа магадгүй тэгээ шинэ эдийн засгийг бүтээх боломж нь байгаад байгаа байхгүй. Тэнгүүд манай GDP-д эзэлж байгаа бүтээлч үйлдвэрлэлийн хувь нь за миний санджаагаар бол түрүү жилийнхаар бол 1.4% байгаад. Тэгвэл энийг маш сайн хийгээд байгаа нь Япон, Америкуудын creative industry одоо GDP-д эзэлж байгаа 8-10 байдаг байхгүй. Тэгэхээр магадгүй энэ бас бидний одоо том асуудал болоод байгаа тийм хуулуурхаас хэд хамааралтай гэдгийг солонгоржуулах нэг том арга гэж хараад байгаа. Тэгэхээр бид нар Монгол залуучууд те оюун ухаанд буюу сэтгэмж creativity-г ашиглаад бас шинэ эдийн засаг бүтээх боломж нь бол байгаад байгаа. Тэгээ бидний зорилго бол дэлхийд танигдсан юм супер баатрыг бүтээх. За ядаж өөртөө чаддгүй маяг дараагийн генерашнд тэр гүрийг нь одоо замыг нь тавьж өгч юм уу. Чи комик манга хийн гэдэг нөгөөс айгүй их цаг хугацаа айгүй хэцүү зүйл. Одоо long run-да өгөөж өгдөг юм уу. Гэтэ тууштай өгөөд 10 жилийн дараа чих юм одоо болох юм бол яаж иж байгаа бодчих юм бол боломжтой. Тэгээ гол одоо бизнес борлуулалт нь комик манга хийгээд байгаа шүү дээ. Анимашн хийгээд байгаа биш. Merchandise тэгээ IP-гээ зардаг байхгүй. Тэгж гол борлуулалт бол. Харин тийм. Тэр Hello Kitty чинь яг тоглоомыг л айгуу сайн мэддэг. Кино энэ сайн мэддэггүй шүү дээ. Би ч гэсэн үзэж байгаагүй. Харин тийм. Тэгсэн чинь одоо Hello Kitty чинь бүр одоо нэг Чернелийн өнгөтэй нэг юм жоохон эвгүй дүр мөрөөс ингээ гарч ирээ. Тэр нь бол хүүхдүүдэд амар сонирхолтой санагдал авч маваал бүр тий. Бүр нэг готик стайл гэдэг лөө нэг тиймэрхүү байдлаар ингээ гарч ирээд байгаа шүү дээ. Тэгээ трендэд дагч ингээ өөрчлөгдөж чийдэг юм шиг тий. Тэгээ таны угаасаа нэг өмнөх нэг ярьснаар сонсч байсан гэсэн. Энэ нөгөө комик чинь өөрөө тоглоом болно. За тэгээ кино болно, анимашн болно гэдэг чинь нэрийг бас тийм. Тий? Тий, яг гол хөгжих. Marvel ч угаасаа комик номноос гаралтай гэдэг үгтэй. Тэгээ комик номноос гаралтай байжгаад тэг бидний нэмэдээ одоо кино болцсон. Кино болтлоо хөгжүүлсэн гэж харахаар кино болол одоо MCU гэдэг шүү дээ Marvel Comics Universe гэдэг кино ч бүр солиотой явж штэ. Тэгээд merchandise нь бол бүр солиотой те Spider-Man юуны чинь тэг гол хөгжил нь яг тэр байхгүй. Тэр цувралыг гэхдээ яаж тэгж тэр зохиолоосоо айхтар болох юм те. Яаж тэгж амар бүр би тэр нөө Marvel-ийн хамгийн сүүлд ингээд дуусангууд хамгийн дараагийн эхлэлийнх нь юу ингээд тавьдгаа гэдэг. Бүр яаж тэгж амар сэтгэж ин тэр хийдэг вэ бүр ингээд сэтгэлгээндээ бас ингээд байханд тэр ихтэй комикэн дээр бас тэгж ингэж гардаг юм уу? Бас их сонио. Яаж ингэж хүмүүсийг дараачийн үүсгэхэд бүр ингээд амтшуулж бас ингэж чадж ийна гэдэг нэг юм арга ухаан их сонь тий. Тий. Яг тэд нар бол маш олон жил хөгжүүлсэн тий. Одоо нөгөө Marvel-ыг үүсгэн байл Stanley гэдэг шүү дээ. Spider-Man эднэрийг ингээл маш олон жил хөгжүүлсэн болохоор яаж байгаа. Тэг яг чиний хэлээд байгаа тэр трик чинь бол яг нөгөө кино урлаг руу ороод Marvel-ын гаргаж ирсэн трик л дээ. Одоо манай комикийг харах юм бол бас тийм байгаа. Бид нар комиктой нэг тийм юу ашиглаж байгаа. Тийм. Тэр ихтэй олж харна гэдэг чинь их сони юм билээ шүү дээ. Их хүмүүс олж харахгүй шүү дээ. Тий, шууд явж шүү дээ. Тэгээ Stanley-гийн яг нэг юм сонирхолтой үг байт юм бэлээ. Spider-Man-ыг нөгөө нэг юм publish хийх гээд ингэж яасан чи ингээд
маш олон удаа буцаагдчихсэн юм байна л да. Тэгээ буцаагдал тэгэл хүн ч одоо бид нар бол аалзсан дуртай хүн гэж юу юм бэ те юм шавьжтэй те. Энийг Spider-Man гэ баатар болгоо наа чи явахгүй Stanley гэл тэр үе нэг юм захирал яадаг гэсэн юм л. Тэгж явж байгаад нэг юм артлын хуцнаар комик гэдэг чинь нэг юм хошигнол маягаар зургаар тэгээд юм тексттэй нэг юм сонингийн ард ч юм уу нэг юм нийтлэл гарсан юм байна л да. Тэгсэн чинь тэр нь амар явцсан. Тэгсэн чинь тэр нөгөө нэг захирал нь орж ирсэн. Өө Stanley чиний нөгөө нэг Spider-Man ч амар явцсан байж тээ. Тэрийг тэр зурлаа өргөжлөө. Өмнө ингээд амар их удаа буцаасан те. Одоо аалзан хүн гэдэг зохиол хийн унших юм бэ наач өстө бүтггүй гээд. Тэгээ Stanley тэрийг танаас жишээ авч болгож ярьдаг аахгүй те. Чиний хийж байгаа зүйлийг бүрэн гүйцэд ойлгохгүй тэнэг мангарт те. Наадах чи бүтггүй гэж хизээч битээ хэлүүлж ийгээд. Тэндээс яг нэг гол point нь чи ингээд ямар ч idea байж ин одоо санаа гоё мөрөөдөл зорилго байна те. Гэтэ чи өөр жинхнээсээ genuinely тэрэндээ итгэж ивэл чи дуусна итгээ те. Хажуудлын хүмүүстэй ч наач бүтггүй наа ийм тэнэг санаа хинж бүтэхгүй штэ гэдэг юм хизээч битээ сонсч игээд. За чи яг энийг жишээлгэж авдаг байхгүй. Сүүл нэг TikTok-ер тийм юу. Сүүл нөгөө speed энэ төр ирсэн штэ. Монголд тэгээд тэгсэн чинь speed байна. Тэгээ өөр ингээ хид ингээ хүмүүсийг ингээд чи амжилтанд хүртлээ ер нь бол нөгөө бидний нэрлдэг шиг cringe хүмүүс санагдана. Амар юм итгээд тэнэг юм шиг санагдана. Тэгтээ чи амжилтанд хүрсний араас хүн болгон чамайг хүлээн зөвшөөрөөд чиний тэр бусдад тэнэг гэж хэлүүлж байсан зүйл чинь одоо чиний үлгэр дуурайл өгөх зүйл чинь ингээ болно гэлтэж байгаа. Тэр ингээд яг сая читэй айгүй адилхан санагдлаа шүү дээ. Нэрнгээс бол тийм л байгаа байхгүй яг ингээ итгэх хэрэгтэй. Гэтэ бас хэцүүчтэй яг ингээд та ингээ сая хэлж байна. Энд чинь ингээ амжилт нүрэхийн тулд бид нэр ингээд 10 жил энэ үедээ болохгүй бол яаж жил гүүрийн тавьж өгнө гэдэг шиг нэг юм сэтгэлгээний бас ингээд тэнцэнэ нэг юм бид нэр ингээ аливаа нэг зүйлийг ингээ эхлүүлэхдээ шууд ингээ амжилтанд хүрчих юм шиг аим их бодолтой байгаад идэв яагаад ч юм те цаанаасаа л зүгээр авирх тэгж боддог. Гэхдээ яг тэгж харахгүй байх одоо нэг юм төвчээртэй байх сахилга баттай тэрнийхэн төлөө тууштай байна гэдэг зүйлийг одоо жишээл таны хувьд одоо яг яаж харж байна те та 10 жил гэж харж байна. За эсвэл бүр гүүрэнж болно гэж харж байна. Гэхдээ өөрийнхөө харж байгаа зүйл нь айгүй том олон улсад гарахын тулд ийм хийх юм байна. Харж штт. Одоо энэ дээрийг ерөн сэтгэл зүйг яаж нэг төвшөнд болгоно гэж тууштай авч өгч бодож байна. Юуны Bill Gates-ийг хэлсэн үг гэдэг штэ. Энд дэр жишээ аваад ирч. За жигдүүлээ. People overestimate that what they can do during 1 year but underestimate what they can do during 10 years те. Хүмүүс ингээд нэг жилд хийж чадах зүйлээ хитрхи өндрээр үнэлээ ч юм хитрхи хүлээлт тавьдаг те. Гэхдээ 10 жилийн турш те 10 жилийн дараа ч юм 10 жилийн турш хийж чадах зүйлээ дутуу үнэлдэг буюу тэрийг хардгуу. Тийм болохоор одоо юу гэдэг те 10 жилийн дараа үнэхээр амар том зүйл болох байтал өмнө бууж өгдөг ч юм уу. Гэхдээ ингээд хурдан амжилтыг хүсдэг ч юм уу. Тэгэхээр би бас яг ингээд ийм тууштай байдал ч юм уу юм long run ч юм уу тийм юмд илүү итгэдэг. Тийм тоглоомд ч өөр дуртай. Тэгээд одоо магадгүй ингээд хурдан тесрэх ч юм уу те хурдан юм дээр магадгүй ялагдаж магадгүй. Гэхдээ long run бол намайг хинч барахгүй гэж боддог юм. Яг тэгвэл тэр урт хугацаанд тесвэр төвчээр ч юм уу те тууштай байдал ч юм уу энэ миний хувь хүн зан чанар дээр ч юм уу тулсан амьдрал дээр маш байдаг. Тэгэхээр би яг ийм хэцүү индустри руу орцсон шал өөр мэрэгчлээ өөр боловсрол эзэмшсэн. Гэхдээ ийм хэцүү индустри руу орцсон мөртлөө энийг бол хийж чадна гэж бод. Тэгэхээр Bill Gates хэлж байгаа тэр үг тэгээ 10 жилдээ юу ч тохиолдсон тэрийг хийж чадна гэсэн итгэл үнэмшил байх юм бол тэрийг бол хийж чадна. Эхний 9 жилдээ фейлсэн ч гэсэн 10 жилдээ тэр хүн хийх л баг. Одоо тэгээ ингээ харахаар чинь таны хувьд чинь ингээ маш олон юм карьерийн шилжилттэй гэл ингээл өмнө ярьж ирсэн шүү дээ. Тэгтээ штэ. Хүн яг ингээд энэ муу юм байна гэж бодсон тэр мэрэгжил тэр одоо хийх гэж буй зүйлдээ ингээд тэ яг энэ мөн гэдэг мэдрэмжээ авсан тохиолдолд хүчтэйгээр итгээд хүчтэйгээр ингээ явах бас нэг юм байж болно. Тэгэнгүүт яг тэрийг ингээ ялгаж харах гэдэг нь бас их сонир санагдсан байхгүй юу. Тэгмэд таны хувьд яг энэ ингээд одоо энийг бол та айгүй урт удаан хугацаанд нэг харсан том итгэл үнэмшилтэй байна. Гэхдээ таг энийг энэ яг мөн байна гэдэг мэдрэмжийг та юунаас олж авсан? Яг нэг за энийг бол ийм логик аргаар бол би яг сайн тайлбарлаж мэдэхгүй байна. Гэхдээ яг ийм gut feeling гэд байдаг шүү дээ. Яг дотор хоолойч тийм үү те. Би юу тэрийг айгуу сайн сонсдог хүн ер нь. Тэрийг ингээд олоод сонсхийг хүсдэг. Тэгээ тэрийгээ сонсоод ч юм уу те явангууд дандаа онж идэг. Тэгэхээр тэрийгээ ингэж хизээж игнорддаг. Дандаа тэргээр явдаг. Тэгэхээр би энэ зүйлийг яг 18 онд
яг одоо хар багынхаа хамгийн том өрөөдөлт хүрээл тэгэл яг энэ үгэнд итгээл ч юм уу те. Тэгээ одоо ч гэсэн хийж байгаа зүйлтэй яг ингээд мэдэрдэг гэх юм уу. Тэгээ мэдрэнгүүтээ энэ зүйлийг шууд ингээд бариад авчдаг. Тэгээд урт хугацаанд одоо юу ч тулсан ч явахд бэлэн байдаг. Тий, ер нь л тэр юм байна да. Дотор хоолоо маш сайн сонсдог гэх юм уу? Аха. Одоо ингээл бид нэр ингээд зарим нь ингээл яадаг зөв замаар явах, буруу замаар явах, ингээл зүүн совин ингээл бид чинь ингээл амар олон нэршлэр нэрлдэг штэ. Тэгээ тэнгүүт штэ. Та ингээд дотор дуу ойлоо ингээд сонсоод явангуу зүг гэдгийг би мэдэрдэг гэдэг чинь. А тэгвэл та яг зүг гэдэг мэдрэмжийг яаж ямар байдлаар тэрийг мэдэрх вэ? Тэгэл мэдэрдэг штэ. Тийм. Аха. Ямар нэг үр дүн гэтэр аваад яг энэ байна гэж тэгэл мэдэрх эсвэл яг хоо миний хийх гэж байгаа зүйл хэр үнцэнтэй, хэр legacy ч юм уу үлдээх вэ гэдгийг би сайн хардаг. Тэгээд би ер нь яг багасаа яг дуртай зүйлээ хийдэг ч юм уу тэрүүгээр илүү тууштай явж чаддаг ч юм уу дургуй зүйлээ мянга хийгээд яг хоо хийж чадна. Гэхдээ дуртай зүйлээ илүү юм passionate хийж чаддаг хүн юм байна да гэдгийг өөрийгөө сайн судлаад мэдсэн юм уу. Тэгээд одоо жишээлбэл яг ингээд Монголоос гаралтай, дэлхийд гаралтай юм супер баатартай зохиол. За магадгүй мөрөөдөд Netflix манай ингээд цуврал гарлаа. Тэнгүүт ингээд нэг газар ингээд нэг Япон хүүхэд вау энэ хомоно дайчин энийг мэдхүү ийм амар гоё энэ зү гоё зурлал л шүү гэсэн хажууд Монгол зүгтч энийг монголчууд хийсэн штэ гэл тэгмүүд вау тийм үү гэл тийм бахархаа үе ирээсэ гэж боддог. Тэгээд энэ зохиол маань ч гэсэн ингээд дараагийн generation-ыг inspire гэдэг урам зориг өгөөд Монгол дайчдын мөн чанар дотор нь ийм юм байсан юм байна штэ. Энийг би одоо амьдралдаа ашиглах юм бол би энэ хэцүү асуудал ч юм уу янз бүрийг давж гарах юм байна штэ гэд хин нэгэнд ийм юм өгнө гэж бодонгууд энэ зөв зүйл юм байна гэж одоо миний хувьд тэгж бодог юм уу. Тэгэхээр яг одоо ингэж Монгол супер баатрыг зохиолыг яг гаргах нь тэгээд миний цаадах одоо мэдрэмжтэй нийлээл ер нь шууд ингэж явчихж байгаа. Тийм байна. Тэг ингээ харангуут чи нөгөө аливаа юмны хийх гэж байгаа юмныхын зорилго бас байна шүү дээ. Таны ингээ хийх гэж байгаа зүйлийн зорилго нь өөрөө маш их нөгөө үн цэнтэй гэж байгаа нь бусдад хэрэгтэй гэдэг тэр мэдрэмж авч байгаа юм байна л да тий. Бусдад хэрэгтэй гэдэг мэдрэмж энэ ингээд он удаан жил ингээ явсан ч гэсэндээ урам зориг ингээ өгнө гэдгийг ингээ харах мэдрэмж. А тэгээд би өөрөө чадахгүй юу тэр мэдрэмж энэ бүхний ингээ цогц нийлбэрийн үндсэн дээр таяг ингээд энэ муу юм байна. Энийний төлд би ингээ явж чаднаа гэдэг хүн чинь тэгэл шийдвэрлэл гаргаж байгаа шүү дээ. Тэгэл яг тэр шийдвэрийг ингээ гаргаа явж ингэнгүүт өстой вау л гэж надад сая бодогдлоо. Уус нөө хийж байгаа зүйл нь бол айгүй сонирхолтой. Монгол комик гэх тэнгүүд нь багтаа бол нөгөө Чингис хаан. А тэгээд нөгөө ишгтэй нэг охин байдаг штэ тэр мэр гэл ингээд ер нь бол тиймэрхүү л ингээд юмнууд мэднэ. Тэнгүүд одоо жишээл маа дүү болохоор яг ингээд багтаа хүүхд яг тэрүүгээр ингээд хүмүүжигдэг юм санагддаг байхгүй. Яг тэгэхээр аливаа нэг ном унш чадахгүй байлаа гэж тохоо тийм нөгөө сонирхолтой зүйлээрээ дамжуулаад маа дүү болохоор үеэлдүү бүх Чингис хааны бүх одоо тэр цувралуудыг уншдаг гэсэн. Тэгэхэд дэрэгдэн би бол жоохон багтаа дүүгээс оройдож байгаа юм штэ ном уншихгүй. Тэгэхэд маа дүү жилийн дараа ингээд уулзаад толгоондоо ингээ юм хийцэн, түүхээ мэддэг болцсон, яриа хөрөн шал өөр болцсон мэдгдсэн байхгүй. Яагаад ингээ яасан ч би тийм уушх дуртай ажиглаж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд үгээрээ дамжуулаад ингээ маш олон хүүхдүүд болон томчуудыг ч гэсэндээ нэг юм дотоод мөн чанартай тэрийг ингээ олоход нь тусалж байна. А тэгээд дээрэс нь тэгээ хүүхдүүдэд ингээд маш олон зүйлсүүд хүмүүжил бас ингээ олгож байгаа. Тэстэ баярлаа гэж би одоо танд хэлмээр байна. За баярлаа. Өөдөлтэй. Тийм. За одоо тэгээ тэнгүүт сонирхолтой таныг болвол ингээ хамгийн түрүү нэг хэлсэн зогс ярилцаа ч юм уу эсвэл бол яг нэг юм хайр дурлалын ийм зүйлс эдгээр зүйлсүүдээр л ингээ мэдээд байна л та. А тэгтээ штэ хүн ингээд мэдээж хэрэг ингээ алдчихулна, онцчулна ингээл өөрийгөө ингээ насан туршдаа таних гэж ингээ явж хахад өрөөл бусдыг ч ингээ таних нэг юм хань мэн гэдэг шигтэй хантай хин нэгнээ ингээ байнга ингээ хайж явдаг. А гэхдээ хүн болгонд ингээ хайр гэдэг чинь айгу өөрөөр хэлээр өөрөөр байдлаар ингээ мэдрэгдэж байна. А тэгвэл хамгийн ойроо бол гэж бодож чинь танд яг нэг юм хайр гэхээр танд яг ямар утгатай юу байдаг вэ гэдэг нь их сонир санагдсан. Хайр яг танд яг ямар утгыг илэрхийлдэг? Хайр дурлалын талаар асуулт асууж байгаа. Тийм. Амар том сэтгүүлтэй ер нь бас тэгэл суралцаал явж ийн ер нь харилцаа хайр те юу юм яад юм бол гэл. Тэгээ сүүлд нэг гадаад нэг контент үзэж байгаад нэг подкаст үзсэн байхгүй юу. Тэгээд тэрэн дээр яг тэр хэлж байгаа үг амар буусан гэх юм уу. Тэнгүүт тэн дээр яг тэр хүмүүс юу ярьсан бэ гэхлээр эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёрын expectation ингээд зүрдийн гинэ. Тэнгүүт эмэгтэй хүн юу айдаг вэ гэхлээр
өөрөөсөө илүү эрэгтэй хүн хайдаг, өөрийг нь сейф байлгадаг, ойлгодог, тэнгуүтэй карьерийн хувьд ч юм уу, financial хувьд ч юм уу илүү эрэгтэй хүн хайдаг гинэ. Одоо сэтгэл зүй талаас нь ярьж байгаа шүү. Тэр хүмүүс сэтгэл зүй талаас нь гэж яриад байгаа. Тэнгүүд эрэгтэй хүн ямар эмэгтэй хүн хизээч мартдаггүй вэ гэхлээр яг нэг амар хэцүү юм struggle-д орсон. Яг нэг дараачин level up хийх гэж юм. Яг нэг асуудалтай байгаад тэрийгэ давах гээд амар хэцүү байхад нь өөрийг нь хайж яваагүй хажууд нь байсан эмэгтэй хүн хизээч мартдаггүй юм гинэ. Тэнгүүтээ би өөр дөр бодонгод бас яг тийм байгаа байхгүй. Миний амьдралд нэг тийм эмэгтэй хүн байсан. Тэр хүн бол яг ингээл нэг юм эрэгтэй хүн чинь ингээл карьерийн хувьд ингээл level up хийх гэл ингээл зовоол ингээл аргаа олохгүй ингээл амар яадаг шүү дээ. Тийм үед байсан гот би ингээ хэцэж мартдаггүй байхгүй. Тэнгүүд тэрүүгээрээ эрэгтэй хүн эмэгтэй хүний одоо сэтгэл зүй талаас psychology талаас ингэж зүрдэн гинэ. Айгуу сонирмагц. Тэгээ би ингээ өөр дөр ингээ бодсон чи өнөр яг тийм биш тэгээд. Тэнгүүд эмэгтэй хүний хайж байгаа хүн эрэгтэй хүний одоо эмэгтэй хүний гэж мартдаггүй зүйл нь тийм гэж одоо тайлбарлаж байгаа байхгүй юу? Хоорондоо ярьж байхдаа. Тэгээд яг би яг тэр бодчиход тийм байна гэл. Тэнгүүд одоо ингээл эмэгтэй хүмүүс ярьдэн шүү дээ. Ингээл сайн залуутай олмоор байна, юутай олмоор байна гэл. Гэтэ дандаа өөрөөсөө илүү карьер хардаг те. Одоо карьертэй, юутай ийтэй тэгэл царицууд зөндөө юм харж байгаа шүү дээ. Тэнгүүд бас яг тэрийг үзчихэд хэрвээ үнэхээр тийм сайн залуу тийм хүн хайгаад байгаа юм бол те. Яг тэр эрэгтэй хүн одоо хэцүү struggle ч юм уу эсвэл яг тийм үед байхад нь хэрвээ тэр хүнд хайртай бас тэр хүний потенциалтай гэж харж ивэл тэр үед нь хавд байчих юм бол тэр эрэгтэй хүн мартахгүй шүү. Тэгээ яг би ч гэсэн өөр дөрөө бодонгод би хэзээ ч мартдаг байхгүй. Тэгээ зөрүүлээд залуучууд ч юм уу хэлэхэд хэрвээ та хэдийн яг тийм хэцүү үед чинь тийм эмэгтэй хүн байсан бол тэр алмаз шиг зүйлийг бол хизээч одоо тавьж явуулж алдаж болохгүй шүү. Яг би бол ингээд алдсан. Тэнгүүтээ тэрийгээ ингэж бас дараа харамссан гэх юм уу? Хараас одоо л явах гайгуултай ер нь ингээл амьдрал чинь угс ингээл явж байгаа шүү дээ. Тэнгүүд хэрвээ яг тийм эмэгтэй хүн байх юм бол яг л яг тэр нэг сэтгэл зүй талаасаа эмэгтэй хүн гэж харчаад better option-ыг уусаал хардаг юм байна л та. Одоо ямар нэг юм илүү. Гэхдээ яг тэр үе чинь чамд ямар ч байх, ямар ситуацид байх чинь ингээд хамт байх юм бол тэр эмэгтэй хүнийг ерөөсөө алдаж болохгүй шүү. Яг л тийм эмэгтэй хүн маш цөөхөн гэж байгаа байхгүй. Эрэгтэй хүний амьдралд гарч ирдэг. Тэгэхээр яг харилцаа талаасаа ч юм уу тийм сонирхолтой подкаст сонсоод тэрийг нэрээ яг тийм байна да гэж бодсон. Сүүлийн үеэс гэх юм бол би ингээд таны ингээ орсон ярилцлагуудыг ингээл хараад тэгэл комментуудыг би гүйлгэж хардаг байхгүй юу? Таны хүмүүс ингээл хуучин ерөөсөө ингээ X мартахгүй манай хүн гэл амар хийх юм гэцсэхгүй. Одоо сая гэхдээ би учрыг нь ойлгож байгаа байхгүй. Яагаад нэр ингэж ярьсан юм бол гэ тэгэнгүүт яалч чарахгүй саяын таны сонссон тэр подкастн дээр ярьжсэн зүйл шиг яг таны ингээ хэцүү үед ингээ хамт байсан учраас одоо хүртэл ингээ зүрх сэтгэлт нь ингээ нандин мэдрэмжээ ингээ үлдээсэн тийм юм байлээ. Сая яг тэрийг яачаад сонсчод яг тэгж бодсон. Бид бүгдэнд нь л хайртай байсан, бүгдэнд нь сэтгэлээсэн. Тий одоо харилцаатай өргөжсэн хүмүүс их тий. Гэхдээ яг тий ялчгүй тэр дундаас нэг тийм байгаад байдаг аахгүй. Тэгэхээр яг тий момент тайминг бас яасан гэх юм уу? Тий тэгэл яг тэр эрэгтэй эмэгтэй хүний тэр нөгөө нэг сэтгэл зүй талаасаа зүрдэг юм нэрээ тийм юм байна да гэж бодсон. За одоо ингээд харахаар одоо ингээд харж ин л та. Яг одооний ингээд таны ингээд ярьж байгаа шүү дээ. Тэгээд тэнгууд та юу нь яг хэн байхаараа илүү бусдад танигдахыг хүсдэг? Яг одооний энэ хүн. Одоо яг уу стартап entrepreneur ч юм уу тэгж нам хүлээж аваасаа гэж боддог. Тэгээд супер баатартай комик ч юм уу бас яг гадаадын зах зээл рүү ингээд байдаг бүх хүчээ одоо гаргаад Монголоос нэг юм хийх гэж байгаа тийм л хийх байгаа зүйлээр нь бусдад танигдах. Тэгэл юм хомоно бас тодорхой хэмжээний залуучууд бас нэг бүтээлэр хүрээд ч юм уу тэднийхээ мөн чанарт буюу тэднэрт инспайр өгөх чадах тийм одоо мөрөөдлөөр ингээд зорж байгаа тийм хүнээр л одоо намайг хүлээж аваасаа л гэж хүсдэг юм уу? Тун удахгүй угаасаа тийм шоуноор биш тийм ер нь стартап entrepreneur л. Гой угаасаа ийм том зорилготой юм чи та угаасаа түрүүн чи ингээ хэлсэн 10 жилийн зорилго тавиад ингээ явлаа гэхэд та ганцхан жилиг зориагүй олон жилийн ингээ харж явах хүссэн үсэг бас энүүгээрээ танигдах бүрэн боломжтой. Одоо шиг эхлэлийн тавигдаж ин дөө гэж л харж. Одоо л яг амьдрал эхэлж байгаа юм шиг санагдчих шүү дээ. Гой. За одоо үеийн тэгвэл Бат Тамир гэж ийм хүн юм байна. Маш олон том зорилго мөрөөдөлтэй. Тэр зорилго мөрөөдөл нь бусдад одоо том үлгэр жишээ нөлөөлөл үзүүлэх гэж байгаа. Яг одоо ийм том үйл хэргийг эзэн юм байна шүү дээ. Жижигэр хичээгээл явж байгаа. Наач одоо
амар хүмүүс янз бүрийн бодчих. Гэтэ угаасаа чадах болохоор гайгүй те. Тэр үед нас хоёлаа нэг ярина. За 10 жилийн дараа нэг ярина заяа. За окей, энэ бол яг одоо яг ийм том үйл хэрэгт ингээд гар бие оролцоод одоо тэ түүний төлөө зүтгэж байгаа хүн юм байна. За гэтээ тэгвэл одоо яг одооний ингээд таныг яг одооний танаар бас тодорхойлж болохгүй л байна л та. Үүний тулд хоёлаа дахиад 2 зураг авчирсан шүү дээ. Энэ 2 зураг бол хоёлаа одоо дараагийн зураг руу оръё. За энэ болохоор таны бол та нөгөө оюутан насны зураг гэж явуулсан шүү дээ. Хоёлаа болохоор өсвөр нас болоод таны нөгөө оюутан наснд аягүй их зүйлс тохиолдсон гэсэн учраас бас энэ үеийг хоёлаа холбож ярий заяа. Ер нь таны өсвөр нас хэдийгээр дууссан гэж ер нь та боддог вэ? Өсвөр нас уу? Тий. Мэдгүй одоо ч өсвөр настай байх гээд байгаа. Өсвөр нас мэдгүй оюутан болол дууссан юм уу? Тийм. Тий. Тэгээ би 10 жилээ төгсчөөд Орос руу тэтгэлэг аваад тэгээ Орос руу явсан байхгүй. Тэгээ яг Оросыг сонгох болсон шалтгаан бас инээдтэй. Яг 18 хүрэл 10 жилээ төгсөөл тэгээд Еш өгсөн чинь ТС-ийн уул уурхай ангид тэнцсэн. Тэгээ би ч нөгөө Орос сургуулийн хөлт болохоор Орос руу Путиний шалгалт өгөөд бас тэтгэлэг авцсан. Екатеринбург хотод. Тэнгүүт тэр үедээс манай ах Бээжинд сурдаг байсан. Тэнгүүт ингээд гэр бүлийн 3 хуваагдаж байгаа. Тэгээл Бээжин рүү яваад тэтгэлэг 1 жилийнхэн сургалтын бие даа тэгээд араас нь чинь тэтгэлэгт ормоор гээл тэгээд зах дээр очиж ядрага. Биш нөгөө нэг 18 та хөвгттэй эрх чөлөө freedom гэж байгаа те. Монголд сураад уул уурхай ангид орчих юм бол заяа гэрийнх юмнаас гарахгүй мэн. Тэнгүүт яг Орос руу явгоод тэнд эрх чөлөө харагдаад байгаа те. Тэг нэг амар Орос руу явахыг хүссэн дэж ш. Тэгэл эрх чөлөө хараад тэгээ Орос руу оюутан бол явсаах тэтгэлэг авалт тий. Тэгээд Оросд тэгээ мэрэгчлээ сонгосон бас айгүй инээдтэй. Тэр үед мэдгүй ягаад чи би судалдаггүй байсан юм уу? Яг мэрэгчлээ яаж зөв сонгох Монголд тахлаар ямар ч ойлголт байхгүй. Ганц дуртай юм нь миний сагсан бөмбөг байсан. Тэгэл тэр үед нэг юм 5 дугаар цахилгаан станц баригд 2015 онд баригдана гэсэн нэг юм нийтлэл мэтлээсэн. Тэгэл гэр бүлийнхэн хальт хараал за чи уул уурхаагаар явах уу? Тэ эрчим хүчээр явах уу гэл. Тэгэл за харж байгаа. За 5 дугаар цахилгаан станц баригдах юм чи яг 15 он төгсөж ирээ тийш ажилд орчих. За энийг сонгочихъя гээл сонгочихсон. Ийм амар хайнга байсан хөө. Тэгэл одоо дуртай дургу энэ мэрэгжил зөв юм уу буруу ямар ч шүүх одоо тэр үед одоо надад ухаан байгаагүй юм уу судалгаа байгаагүй юм эсвэл тэр үеийн бидний тэгж заагаагүй юм уу. Ер нь гэхдээ одоо харахад мэрэгчлэр биш ажилдаг айгүй олон хүн байдаг шүү дээ Монголд тийм. Тэгэхээр ер нь гээл нат шиг л байсан байгаа. Би ч мэрэгчлэрээ яваагүй шүү дээ. Тий, тэгэл тэгж мэрэгчлээ сонгосон. Тэгэл Орос руу Дулааны цахилгаан станцын инженер гэдэг мэрэгчлэр сурах гад явсан. Та хэдэн жил сурсан гэлээ? 5 жил сураад бакалавр магистр одоо зэрэг авсан юм уу? Тэр нөгөө нэг инженер 5 жилдээ багтаагаад уу? Тий. Нөгөө нэг магистра зүг үү? Тий. Тэр үеийн Оросын систем чинь болохоор инженер специалист гээд шууд магистр бакалавртаа зэрэг авдаг систем байхгүй. Тий. Тэгээд станц мастер шууд ажилдаг. Тэгээд програм нь ягдаг магистр програмтаа хаачдаг. Яг инженерээр төгсдөг. Тэгээд шууд практик туршлага байгаа гэсэн үг юм уу? Ажиллаж байсан юм тий. Цахилгаан станц мастер ингээд яаж ажиллаж байсан. Онлайн үзээд ажиллаж үзээд тэр санагдсан. Тий, яг хоо тэгэл сонирхолтой. Тий. Тэгээ мэдээж яг хоо 100 муу ээлжинд тэц дөрөв мөрөвдөр ингэж гарч үзэж байгаа. Тэгэл Орос ч гэсэн ингээд ийм практик нэг том цахилгаан станц дээр яаж байгаа тий. Тэгэл яг сонирхолтой байсан. Гэтэ тийм амар тийм дуртай бол байгаагүй. Тэгэл дуртай зүйл маань бол яг ч сагсан бөмбөг байсан. Тэгэл хичээлээ хийн. Тийш нүг гэр бүлийнхаа итгэл найдварыг надад итгэж байгаа тэрийг ингэж яахгүй тулд хичээлээ дуртай дургу ингээл өдөр шөнөгээ хийн шалгалтаа хуулахыг үйж гарна гэж яаж байгаа л энэ сагсан бөмбөг яг дуртай зүйлэл хийжэж хаяг. Тэгэл юу ч байсан ингээл 7 хоногт дор аж 3-5 бэлтгэл хийдэг. Тэгэл сургуулийнхаа шгшээд ороод Оросын сагсан бөмбөг юм. Тий. Оросд болохоор оюутны лиг тоглож исэн. АСБ гээд. Тэгээд яг манай одоо Уральский федеральный университет гэдэг байхгүй. Орос Уралын холбооны их сургууль. Тэнд ер нь маш том одоо Оростой гэх юм бол хоёрт багтдаг. Нэгт Москвагийн биеийн тамирын сургууль, хоёрт манай сургууль ордог байхгүй. Тэгээд Уралын бүх одоо сургуулиудыг нийтгсэн тийм том сургууль болсон. Яг намайг очсон жил 60,000 оюутантай билүү дээ. Тэнгүүтээ шгшээ амар том бүрэлдэхүүнтэй. Тэгээд би яг хамгийн анхны орж исэн тийм одоо Аз Монгол тоглогч болж исэн.
Тэгээд дараа нь миний араас нэг Монгол залуу ороод тэгээд нэг Куб, тэгээд нэг Франц хартаа. Тэгэл 4 гадаад байдаг. Бусд нь ингээд 2 том шгшээтэй. Бусд нь Орос тоглогч нар. Тэгэл тэнд одоо миний саксны карьер гэх юм уу амьдрал эхэлсэн гэх юм уу. Та хэдэн үе сакс тоглож ирсэн юм? Би яг нийтдээ 15 жил сакс тоглосон. Яг Монгол 5 жил тоглоод 7 дугаар ангиасаа төгс хүртлөө. Тийм нэг сайн байгаагүй, нэг ялгардаггүй байсан. Тэгэл айгу хичээдэг тэгэл заманд суугаал. Тэгээд Оросд оюутан болоод тэгэл ер нь за энэ хэцүү юм байна да, нэг бүтэхгүй юм байна да тий. Тэгэл намханч нуруутай тэгэл яг ингээд тийм авьяас хөвгтүүд өдөн шүү дээ тий. Юм ингээл хурдан ингээл аюу эвлэг хийгээл олоо авчдаг. Би ерөөсөө тийм хөвгт байгаагүй. Юмыг тэгж айгу ингэж удаан зүтгэж хичээж олж авдаг юм уу. Тэгээд Оросд очсон чинь 2 дугаар шгшээгийн шалгаруулалт болж байна. Тэгэл ихний бэлтгэл дээр очсон чинь 70-д 80-д өгдөг байхгүй. Тэгээ эндээс шилдэг 15 шалгаруулдаг. Пүү гээл. Тэгэл бэлтгэл болгоноос 5 өгдөг хасдаг. Тэгэл 5 өгдөг хассаар агаал. Тэгээд яг 11 сард одоо тэр Екатеринбург хотын дээд лиг нь эхлэх гээд анхны тоглолтоо яах ч 20 өгд үлдсэн зөө. Тэгээд тэр 20 өгдөөс яг хин ингээд одоо 15-ны тий хин гараа нэмэт гэдэггүй. 20-ыг нийт шалгаруулалт авсан юм. Тий 80-аас нөгөө 20-ыг үлдсэн байгаа. Тий. Тэгээд 60 өгт хасагдсан. Тэгээд тэр хасагдчих явцдаа намайг коуч нэгүүдээ дуудаж байгаа байхгүй. Тэгээд би ч нөгөө нэг юм Монголд байхдаа ингэж холбогч чинь нөгөө нэг юм одоо найруулдаг одоо хамгийн өндрөөрөө биш нэгээ тоглолт шүү дээ тий. Тэнгүүт ингээд холбогч төрөж би хажуудаа тоглолт илүү довтлох зуртай. Тэгсэн чи яагаад хажуудаа довтолдог байрал дээр тоглоод байгаа юм. Тэгэл одоо ийм намхын байж яагаад ингэж байгаа л гэж байгаа байхгүй юу. Тэгэл би очиод яагаад би ингээд тоглоо сурцсан юм аа коуч гэл тэгсэн чи нэг бол холбоон тоглогч бол нэг үгүй зайл гэж авт. Орсоо тий. Тэгэл Орс коуч шууд. Тэгэл би холбоон тоглогч болж сураал. Тэгэл яасараа тэгээ хамгийн ихний тоглолтын дээр одоо нэг 2 метртэй 2 төв байдیں۔ Тэр хоёрыг дуудаал хамгийн сайн шидгээд дуудаал хамгийн сайн товтлогоо дуудаал. Тэгэл коуч харж яснаа. Тамир гэл дуудчихсан. Тэгсэн чи намайг хамгийн ахт гараанд гаргаал. Тэгэл яагаад намайг гараанд гаргасан гэхлээр би тэр Орс мундаг одоо холбогч нар байгаа шүү дээ. Тэрнээс илүү толгой сайтай. Яг коучи хийгээд байгаа тэр комбинац стриминг айгу сайн идэг. Тэгээ тэргүүрээ намайг дуудаад тэгээд л анх яг Орсд одоо оюутны саксон бөмбөгийн карьер эхэлчихсэн. Та тэгээд саксон бөмбөгийн ахлагч нь байсан гэсэн үү? Үгүй. Би Бээжинд очиод ахлагч болсон. Тэр үед бол зүгээр л одоо багийн тоглогч. Карьер нь бол тэндээс эхэлсэн юм байна. Тий. Тэгээ та одоо за Бээжнэр орё заяа. За Бээжнэр ингээ оронгуудаа та тийшээс сурсан юм уу? Тий, би Орс төгсч шууд угсруулад Хятад 5 жил сурсан. Юухаар сурсан? Бас үргэлжлүүлэл эрчим хүчний зах зээлээр. Бас инженер. Тэгээд та 10 жил гэдэг эзэм үү? Тий. 10 жил дургуй мэрэгчлэрээ сурсан гэдэг үү? Тий, яг тэр үед одоо дургуун цааш дуртай биш гэдэг хэлж байна. Дуртай биш мэрэгчлэрээ. Тэгээ яг Орс 5 жил, Хятад 5 жил сурсан. Йоо, яаж 10 жилийг та ингэ тий яагаад үргэлжлүүлж өрөө сураад тах хоёр нь? Яг тэр үед бас материалаа өгöd боломж олцсон. Хоёр дахь юм бол би нөгөө нэг Оросд сакс тоглож байгаад ер нь Оросын оюутны лиг тэгээд Екатеринбург хотын суперлиг тоглож үзсэн байхгүй юу. Тэгээд гарандаа маш хүнд гэмтэл аваад баруун гарныхаа холбоосыг таслаа ийцэн. Холбоос ургадаг байхгүй юу. Тэгээд би одоо эндээ ингээд одоо хиймэл холбоостой гэх юм уу? Ортокорд гэдэг утастай. Тэгээд ясандаа чип суулгалцсан ингээд. Тэгээд бас ингээд тодорхой хэмжээний хөдөлмөрийн одоо хийхтэй станц мастер ч юм зүүн шүү дээ. Тэр юугаа алдаад тэгээд дахиад материалаа өгсөн чинь дахиад суралцах боломж олдоод тэгээд заа юу сурчиг тэгээ явцсан байхгүй. Ер нь бол боломж гарч ирээл тэгэл ер нь заа үзээд тэгээд тийм ер нь амьдралд ямар ч боломж гарч ирсэн тэрийг ер нь заавал тий авах гэж 100% дайрдаг юм уу бүх боломжийг бэлэн биш байсан ч гэсэн. Тэгээд мэдээж одоо нөгөө нэг бакалавр ихний суурь нь инженер болохоор тэгээд цаашаа угаасаа боломж нь яг тэргүй эрчим хүчээр үргэлжлүүлэх байсан. Тэгэл эрчим хүчээр яг тэр үед бизнес дуртай байсан ч гэсэн болохгүй байгаадсэн. Тэгэл дахиад эрчим хүчээр дахиад хятад сурсан. Тухайд бас өөр бизнес бодож исэн юм уу? Яг бизнесээр сурыг гэж бодож исэн. Миний тий хувь хүн дээр арай гоё сонирхолтой байх юм болоо гэж бодоод. За. Тэгээд хятад очоод бас ингэ шин ертөнцийг үзэж байгаа. Тэгээд саксон бөмбөг дээр дахин шинэ карьер эхэлж байгаа. Миний гар гайгүй болоод тэгээд ингэж явж байгаа. Ер нь саксон бөмбөг бол миний одоо
хар багийн хамгийн том мөрөөдөл байсан гэх юм уу? Би зөвхөн яг сагсч тоглолт сураад ч юм уу тодорхой хэмжээнд ингээд том стейж дээр сагсан бөмбөг ингэж тоглоод өөрийгөө илэрхийлэх юмсан гэдэг нь бол миний хамгийн том мөрөөдөлсэн байхгүй. Бага насны юу? Тий, бага насны хамгийн том мөрөөдөл. Тэгээс бага нас руу орох юм шиг шүү дээ. Тий. Тэгээд тэр мөрөөдөлтөд хүрсэн яг 18 онд. За. Тэгээд 18 оны яг өмнөх жил 17 онд би бүр дахиад бууж өгчээсэн. Дахиад бэртлээд өвдгөндөө бэртлээд тэгээд тэр жилийнхаа тэмцээнд бүгдэнд нь хожигдоод тэр нэг гараа гимтээсэн байсан чи би шидэлтэй өөрчилсөн аахгүй. Тэгсэн чинь юусэн сайн шидэж чадах байлаад. Тэгээд намхан хүн чи угаасаа нэг бол сайн шидэн те, нэг бол хурдаараа те, нэг бол толгоогоор тоглоно шүү дээ. Тэнгүүтээ ингэж болохгүй байгаад. За тэгэл би үнэхээр болохгүй юм байна да гэж бодоод. Тэгээд энэ олон гимтлийн дараа те тэгээ 17 онд ингэс бүгдэнд нь ингээл хожигдоод 13 жил тоглож ирсэн ингээд амжилт үзүүлэхгүй би яг зөв юм руу яваад байгаа юм уу үгүй юм уу гэл тэрийг мэдэхгүй байгаа шүү дээ. 13 жилээ. Өө яа. Тийм тэгэл тэгсэн чинь за сүүлийн удаа let's try out те 3 удаа үзье гэл тэгэл буцаж одоо локт ин гэдэг шүү дээ. Фокуслал дахиж бэлтгэлээ хийгээл тэгээ шидэлтэй сайжруулах гал өглөө болгон 800 шидэл одоо ингээл бүх сагсан бөмбөгийн юмнуудыг яг яаж сайжрах вэ гэл бүгдийг судлаад тэгж 18 онд Бээжингийн гадаадуудын хамгийн том лиг байдیں۔ Тэр нь болохоор 24 баг ордог. Тэгээд их сургуулиудын гадаад оюутнуудын шгшээ ордог. За тэгээд улс улсын шгшээнээр ордог. Одоо CBA-д багтдаггүй мэргэжлийн клубүүд ордог. Тэгээд том компаниуд BMW, Siemens эдгээр бүр том компаниуд ордог. Тийм том лиг багхгүй. Тэгээд тэн дээр манайх маш том амжилт үзүүлээд финалдаад Америкийн шгшээтэй тараад тэгээд Америкийн шгшээд болохоор NBA тоглож байсан 2 тоглогчтой, Евролиг тоглож байсан 1 тоглогчтой тим супер багтаа таарж байгаа байхгүй. Манай болохоор дандаа гадаадууд тэгээд 2 хятад авч болдог байхгүй. Тэгээ 2 хятад нь яг хуу оюутныхаа шилдэг 2 хятадыг аваад тэгээд тэдний эсрэг үзээд тэгээд нэг нь яаж яхад миний шүтдэг баг болох 76ers тоглож исэн залуу 2 м 16 та бүр Herb гэж залуус. Тэгэл яг 18 онд би мөрөөдлийн тоглолтыг хийсэн юм уу? Үлрэл одоо явж яхад карьер хай буй 48 он авч үзчихсэн. Тэр финал тэр өндөр түвшний одоо тоглогч нарын эсрэг 30 он аваад тэгээд ингээд мөрөөдлөө биелүүлсэн юм. Тэгээ айгу сони юм байлаа. Яг мөрөөдлөө биелүүлчихэд одоо тэр миний одоо багийн хамгийн том мөрөөдөл байсан зүйл байгаа даахгүй юу? Өндөр одоо стейж дээр тоглох те. Том стейж дээр талбар дээр ингээд маш мундаг тоглогч нар эсрэг тоглох те мэрэгжлийн хүмүүс тоглох. Тэнгүүд яг Beijing TV-гээр ярьслага өгч исэн чинь дежаву орж ирж байгаа байхгүй. Тэгвэл ямар дежаву орж ирсэн бэ гэхлээр хамгийн инээдтэй нь 2 дугаар ангидаа би 100 одоо тэр үед VCD паркатлж юм үздэг гэсэн. VCD паркатлж байгаа санаандгүй байдлаар Allen Iverson гэдэг сагсчны тийм одоо баримтат кино олоод үзчихсэн байхгүй. Тэр үед би амьдралдаа анхны удаа өөрийгөө хэн болох ямар байх талаар ингэж бодож үзчихсэн. Тэгэл би яг энэ хүн шиг Allen Iverson шиг болмоор байна гэж бодож исэн. Тэнгүүд тэр зүйлээс хамгийн том сурсан юу гэвэл Allen Iverson-ы одоо хэлсэн үг байдаг. Play every game like is your last гэдэг буюу те тоглолт бүр нэг чиний сүүлчийн тоглолт мэт тоглол. Тэнгүүд дараа нь бодоод ангууд зөвхөн тоглолт биш те энэ амьдралын хандлага байсан байгаа даахгүй. Бүх зүйлийг чадах хамгийн сайнаар хийдэ. Бүх юм дээр тэгж ханд. Тэ үнэхээр дуртай зүйлтэй байвал одоо хамгийн сайнаар хичээд сүүлийн удаа хийж байгаа юм шиг хий гэдэг зүгээр хандлагыг хэлсэн байгаа байхгүй. Хоёр дахь юм бол хинээс ч битээ. Яг тэр докюментари дээр гардаг байхгүй. Хинээс ч битээ. Яа тэгвэл it's not about your size те. It's about your size of your heart буюу чиний биений чинь хэмжээнээс биш чиний зүрх сэтгэлийн чинь хэмжээ чамаа хин гэдгийг тодорхойлно. Чи хин том зүрхтэй байна. Тэдний чинь амжилтанд хүрнэ гэж Allen Iverson тэрэн дээр ярьсан. Тэгээд би анх be yourself буюу өөрөөрөө бай. Бас энэ хомонотой холбогдож байгаа. Би одоо сүүлд ингэ бодлоо л та. Тий. Тэгээд би тэрийг үзчихэд жоохон бахт юу бодсон бэ гэхлээр би NBA тоглоно гэж бодсон. Тэгээд NBA тоглоно гэж бодож исэн. Тэнгүүд дараа нь одоо 9 10 11 дугаар ангид high school-д орж байгаа шүү дээ. Тэгэл жоохныхаа бодлого очиод би одоо юу тэнийг боддог байсан бэ те. NBA гэдэг чи бүр ийм том хол зүйл юм байна. Тэгэхэд бол Америк төрөх хэрэгтэй байна. Америкийн high school-ийнхаа шилдэг тоглогч нь байх хэрэгтэй юм байна. Тэгээд ингэ степэр би одоо жоохонд юу бодож ирсэн бэ. Тэнгүүт яг тэр ярьслага өгж явахдаа шүд тэр дежаву орж ирээд би NBA тоглохыг хүсэж ирсэн байна. Тэр яг мөрөөдөж ирсэн зүйл тэнгүүд би яг Бээжингийн
хамгийн том стейж дээр NBA тоглож ирсэн. Ялангуяа миний шүтдэг багт Allen Iverson-ы тэ багт тоглож ирсэн тоглогчийн эсрэг тоглоо үзчихлээ шүү дээ гэд. Тэнгүүд яг би тэрнээс dreams come true буюу тэ мөрөөдөл биелд юм байна тэ. Яаж биелэх нь хамаагүй ингээд биелчихэж байгаа юм. Тэгэл би тэр зүйлд байгаал вау тийм юм. Би тэгээд тэр зүйл одоо бодлоо маш олон жил мартцсан байсан. Жоохондоо тийм юм бодож ирсэн байгаа. Хүн амьдралынхаа турш ингээд юм нухлагцаар мартчихсан юм. Тэгсэн чи яг тэр Beijing TV-гээр ярьцлага өгчөд бүгд ороод ирж байгаа. Тэгэл би яг тэндээс амар том одоо valuable lesson авсан. Мөрөөдөл биелдэг юм байна. Тууштай явах хэрэгтэй юм байна. Тэгээ хэрвээ би 17 онд буугаад өгцсөн бол 18 онд ийм зүйл тохиолдохгүй юм байна. Тэгээ 18 онд ийм зүйл тохиолдсноор одоо миний сэтгэл зүйд юу ямар бодол маш хүчтэйгэр байдаг вэ гэхээр бүх зүйл боломжтой гэдэг одоо бодол амар хүчтэйгэр байдаг хөөхгүй. Юу ч болж ирсэн. Тэгээд яг бас яг эндээс ингээд бодонгод нэг тийм үг өгдөг шүү дээ. Хүмүүс одоо өөрсдөө хүсэж байгаа тий насаараа хүссэн хамгийн тэр том зүйл хамгийн тэр зориг мөрөөдлийнхаа яг авахын өмнө буугаад өгчдөг гэдэг. Тэгэхээр жоохон явсан бол тэрийг авчих байсан. Тийм бүр зургнууд байдаг шүү дээ. Илэрхийлдэг. Тий, тэр бол яг үнэн юм билээ. Би тэр 17 онд за болигээд ингээд маш олон удаа фейлдээд үнэхээр суугаад байна шүү дээ. Чадахгүй байгаад байна. Гэхдээ яг тэнд ингээд буугаад өгсөн бол би энэ мэдрэмжийг ч юм уу те тэр менталитиг хитэж олж авч чадахгүйсэн. Тэр яг нэг шантралын үе дээр нээсэн юм тий. Тэгэл за 3 удаагаа хүчтэйгээр дахиад try хийгээд оролдоод үзээгээд оролцсны хачаар тэрийг авчиж байгаа байхгүй. Энэ яг ийм докюментари юм кино манонод яг юм биографи гэж хамгийн түрүүнд хоёлаа нэг ярьсан шүү дээ. Ер нь яг энэ подкастын зорилго ч гэсэн яг тэр би өөрөөс яг тийм докюментари хин нэгний юм намтарчилсан түүхэн кинонууд үзэх сүүлийн үед бүр аяйгуу нугасгүй болоод байгаа байхгүй юу. Яг тэгэхээр хүний амьдралыг өөрчилж чадаад байна. Яаж амьдрал нь өөрчилж чадаад байна гэхээр харах өнцөгт нь маш хүчтэйгээр нөлөөлөд байна. Яагаад гэхээр тэр чинь хүний бодиттой туусан түүх болцсон байхгүй. Тэгээ энэ ярилцлага маань ч гэсэн ерөөсөө тэр. Яг одоо ингээд таны ингээд хэлж байгаа амьдралаас ойлгож авч байгаа эдгээр зүйлсүүд хэлж штэ та ухаарад энэ чинь юм чухал юм байна. Тэгээ таныг юу ингээ өөрчилсөн ингээд ийм зүйлсүүд ингээ өөрчилсөн. Таны унаалтаа өөрийг таны одоо хийж байгаа зүйлсүүдийг хийх тэр түлхсэн болсон. Таны уналт нь гэдэг жаахгүй. Энэ харах өнцөг чинь одоо яаж байгаа? Одоо яг ингээд уналтынхаа үедээ явж байгаа хин нэгэнд жинхэнэ одоо таны докюментарийг үзэж байгаа байхгүй одоо. Тэгээ энэ өөрөө үнэхээр нэрэн гэсэн айгүй нөлөөлд юм билий. Бидний ингээд айгүй сонио. Ягаад тэгэхээр тэр хүн яг тухайн зүйлийг даваад гарсан бодтой гэдэг мэдрэмж нь бодтойгоор энэ хүн тэрийг ингээд даваад туулсан гэдэг мэдрэмжийг аваад тэгээд тэнцэнээсээ ургаж гарч ирж байгаа тэр ухаарсан тэр үг нь бидний зүрхэнд айгүй хоногшдаг юм шиг байна. Тэ? Тэр бүрстэ сонио. Тэр одоо Allen Iverson-ы ч гэсэн баримтат кино надад бол амар нөлөөлсөн байхгүй. Харин тийм. 2 дугаар ангийнхаа 100 ягаал. Тий. Тэгээ тэрнээс өмнө айгүй сонир би тийм юу өгдөөсөн. Хүн ингээд өөрийгөө олоогүй ч юм уу тэгээ өөрийгөө мэдхгүй ингээд яахгүй байхад ингээд хүнийг ч юм аа ингээд юм дөрөөж мөрөөгод ингээд данаа нэг тэнэг байдалд ордон штэ тэ өөрөөрөө биш. Би яг жоохон бахтад яг өөрийгөө яг ерөөс ойлгохгүй тийм өгдөөсөн. Тэгэл би яг тэр Allen Iverson-ы баримтат киног үзэл окей. Би яг ийм болмоор байгаа юм биш үү гэдгээ амар сайн ойлгосон юм уу? Тэгээ тэр нь би ийм болмоор байгаа гэдэг нь Allen Iverson шиг биш. Allen Iverson юу хэлээд байгаа юм гэхэлэр өөрөөрөө байдал гэдэг хэлээд байгаа байхгүй. Тэгэл за өөрөөрөө байх нь окей юм биш үү те гэдгийг л амар сайн азар эрт ойлгосон юм уу тэр одоо баримтат киног үзээд. Та тэгээ өсвөр насн дээрээ ер нь яг ямар өөрийнхоороо ер нь биш байсан? Биш. 2 дугаар ангиас өмнө 2 дугаар ангидаа ер нь би тэрийг олсон юм уу? Тийм үү? Тий. Тэгэл азар визит прокатлал айгүй эрт азар олцсон юм уу? Би яг ямар байхыг хүсдэг нэг хүн олчдөө шүү дээ. Ямар нэг юм хараад амар их тийм биш дээ тэгвэл. Тий, ерөнхийдөө тийм шүү. Тийм. Тэгэл Allen Iverson ч бас ингээд тууштай ингээд явсан. Тэгэл за би тууштай явах хэрэгтэй юм байна да гэл. 2 настай хүүхдэд тэгж нөлөөлж байгаа юм уу? Биш 2 дугаар анги. Тий. 2 дугаар ангийн хүүхдэд тэгж нөлөөлж байгаа юм уу? Тий. Амар шүү дээ. Тий одоо азар гэх юм уу да би яг ингээд өөрийнхөө тэгээд тэрийг яг тэгж ойлгож харж ин гэдэг ч бас айхтар шүү. Тэгэл сагсан бөмбөгт амар дурлал. Тэгэл ерөнхийдөө одоо намайг хичээл мичээлтэй бол би тийм амар сайн байгаагүй. Тэгэл яг хөтөл дундаж нэг амар хичээл хийж дуртай биш. Тэрэндээ ч пашнтай ч биш. Гэхдээ азар сагсан бөмбөг гэдэг зүйл байсан. Одоо хобби гэх юм уу? Эхлээ хобби болж байгаа сүүл рүү пашн болоод сүүл рүү ямар нэгэн одоо левелд хүрэх мөрөөдөл болсон байна шүү дээ. Тэнгүүт тэр зүйл намайг ингэж хөглөж явж байгаа байхгүй. Тэнгүүт бас тэр энержигээр би бос зүйлээ хийдэг гэх юм уу? Тэгэхээр яг дуртай зүйлтэй байх амар чухал. Тэгээ миний хувь хүн өөрөө тийм л юм байл л те. Дуртай зүйлээ хийж иж илүү
passionate яваад одоо мөнгө өгөхгүй, цалин өгөхгүй, нойр хоолгүй явж исэн ч гэсэн хүн дуртай зүйлээ ихлээр ингээл хийд шүү дээ. Бүр ингээ ороод. Тийм шүү дээ. Тэгээ Steve Jobs нэг сүүлд хаана нөлөө нэг юм төгсөлтийн нэг Stanford дээр ч л яриа өгсөн байсан шүү дээ. Ингээд юм great job хийх цорын ганц арга бол чи хийж байгаа зүйлдээ дуртай байх. Дуртай зүйлээ олоогүй байх юм бол хизээч битээ бууж өглөхгүйгээр хайгаад байгаарэ. Тэгээ тэр энэ амар чухал шүү. Яагаад гэвэл тэр дуртай зүйл тэр ажил гэдэг байна шүү дээ. Work ажил чинь та нарын амьдралын ихэнх цагийг одоо өрөх болно тий. Тийм шүү дээ. Тэгэхээр чи ихэнх цагаа дургуй зүйлдээ өрөх гэдэг юм уу? Эсвэл дуртай зүйлээ нэгээд тэрийг ингэж мөнгө бизнес ч юм уу ажил болгоод ингэж амьдрах гэдэг юм уу? Аз жаргалтай амьдрах ч амар нөлөөлөл шүү гэж хэлсэн мэт шүү. Тэр бол айгүй үнэн юм шиг санагдав. Одоо ингээд таны шинээс харахадсан нэрнгээсээ ер нь бол ихэнх хүмүүс чинь их сургуулаа ингээд төгсөөл за 4-5 жил 3 жил ингээд те тодорхой хугацааг ингээд их сургуульд эзэмсэн мэрэгчлэрээ насан туршийнхаа амьдралыг ер нь бол харах тал дүндэйдэг штэ. Угаасаа л нэгэ тех ёстой юм шиг мэдрэмжтэй ингээд байдаг. Тэгээд ингээд таны ингээд шинээс харахаар хүлд 10 жил нэг мэрэгчлэрээ бүр мастера хамгаалаад ингээд олон зүйлсүүдийг ингээд те онлайн талаараа практикийн талаараа ингээд хоримтлуулж авчаад тэгээ одоо хийж байгаа ажил нь ингээд эрс өөр. Тэгээ энэ одоо тэгээд бүр 10 жилийн дараа ингээд харж байгаа энэ мөрөөдлөөрөө дахиад цаашаага 10 жил те амьдралын олон жилийн хугацаа зарцуулахад бэлэн болоод өстой одоо л ингээд бүх юм божигч эхлэх чинь гоё байна гэдэг зүйлийг ингээд сонсохоор айгүй гоё сонирм байгаа аахгүй. Сайн нөгөө Стив Джобс хэлдэг шиг хайгаалаа. Тий, хайгаал. Та өөрөө тийм үг сонссон. Тэгээд та сонссон учраас та хайгаалаа. Яваад байгаа. Тэгээд тэргээ олоод одоо явж ингэнгүүт гоё байгаа аахгүй. Тэгээд үүнтэй адилхан одоо хин нэгэн ч гэсэн яг таны энэ үгийг сонсоод одоо зүрхэнд нь ороод цаашаагаас үргэлжлүүл шин. Уусаа энэ одоо хайж байгаа ч юм уу те энэ зам хийж дуусахгүй юм шиг байна те. Биднийг өөрсдөө шинээр нээгээл хайгаал дахиж шинэ юм дээр яагаал те. Уусаа сурхаа болсон цагт л бид нар өгч эхэлдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр тий ер нь бол байнга сурах хэрэгтэй юм байл л. Тэгээ би бас яг одоо сая хэлсэнчлэг яг 10 жил ингээд дургуй мэрэгчлэрээ сураад те ингээд яачлаа да. За эсвэл одоогийн хийж байгаа те entrepreneurship бизнес ч юм уу юу гэдэг те ямар нэг юм өөр би гэдэг. Одоо би үйлдэлтэй. Сурсан байсан бол магадгүй одоо хийж байгаа зүйл маань илүү өгөөжтэй байх байсан байна гэж боддог байсан байхгүй юу. Гэхдээ сая сүүлийн хэдэн сар өөрийгөө ухаад үзсэн чинь одоогийн entrepreneur шүү дээ. Яг энэ бол миний мэрэгчлээс буюу инженер гэдэг одоо mindset-с гаралтай байлаа. Тэгвэл entrepreneur гэж ямар хүмүүс хэлээд байгаа юм гэхээр problem solving буюу асуудлыг шийдэх одоо тийм mindsetтэй creative innovation гаргадаг тийм үү. Тэгээд тэр бусдын асуудлыг тэгээ шийдлийг олоод тэрийгэ бизнес болгоод байгаа стартап гэдэг шүү дээ. Тэгвэл инженер хүнийг одоо судлаад үзэж яг ижлэх байхгүй. Problem solving, innovation хийдэг. Юмд аналитиктэй ханддаг. Тэгвэл одоогийн миний хийж байгаа зүйл ер нь миний одоо инженер гэдэг мэрэгчлэлтэй холбоотой юм байл л дээ. Тэнгүүд яг одоо боддонгод би ерөөсөө энийг ингэж waste хийгээгүй маш олон зүйл сурсан юм байлээ л дээ. Тэгээд одоо хүмүүс чинь ингээд нэг бол ингээд мэрэгжил ч юм уу те боловсрал нэг бол ингээд дуртай зүйлээ яах гэдэг яг нэгийг золиосчих гэдэг шүү дээ те. Миний хувьд болохоор яг хүмүүжил маань ч юм уу надад ингээд итгэж байгаа болохоор би ерөөсөө за би сагсчин боллоо гэж шууд ингээд өөрөөхөө явахыг хүсээгүй. Яг л гэр бүлийнхэн маань надад итгэж байгаа болохоор би энийг давж гарах хэрэгтэй. Гэтэ би өөрийгөө идэж хайхсгүй мөрөөдлөө. Тэгэхээр яг энэнийг ингэж параллелэн буюу хамт авч явах боломжтой гэж үргэлж итгэдэг байсан. Тэгээд бас азар тэрийг одоо авч чадсан юм уу? Тэгэхээр яг магадгүй зарим хүмүүс ингэж одоо шалтгаан ч юм уу тийм юу яадаг шүү дээ. Би ингээд ийм мэрэгчлэр явцсан байсан болохоор энэ юм болж чадаагүй, энийг хийж чадаагүй. Ясам дээр бол чадна боломж байгаа. Зүгээр үнэхээр хүсэх юм бол бүгдийг зэргийг хийж болно гэж би боддог. Тэгэхээр хэрвээ гэр бүлийнхэн чинь те боловсрал эзэмшээрэй гэдэг нэг гоё ч юм уу боломж олцсон бол тэрийг заавал хийх ёстой. Бас өөрийнхөө мөрөөдлөг бас давхар хийх ёстой. Айл алиг нь хийх ёстой гэж би боддог. Өөр нөө амьдралын туулж өнгөрүүлсэн энэ зүйлээс ингээ ухаар шилж байгаа болохоор тэр нэг үнэтэй тусч байгаа. Тий. Та нөгөө өөрөө туулаагүй ингэж ярьж байлаас нэг өөр те. За одоо тэгэнгүүт чи одоо нэг юм за ингээ миний хүмүүжил маань бас наа ингэж ийна гэж тэгж байна. За тэгвэл одоо хоёул ингээ сүүлийн парт заяа. За энэ бол ингээ яалч жарахгүй таныг одоо яг ийм хүсэл мөрөөдөлтөй байхад за тэгээ дээрэс нь одоо нөгөө харах үнцэг альва нэг үйл хэрэгтэн
таны суур хүмүүжил, суур ер нь багада яг ямар юу үзэж туусан, амьдралыг юу гэж хардаг байснаас үүдээд одооны таны бас хандлага ингээд илэрч байгаа шүү дээ. Ер нь бол тэгэхээр нөгөө бидний бага нас бол бидний амьдралын маш олон одоо зүйлсүүд нөлөөлж идэг. За та бага насныхаа талаар гоё дурсаж яриач. Бага нас яг би бол эмээ өдөр өссөн. Яг эмээ үеийн хүүхэд. Эмээ минь болохоор орос хэлний багш. Ийм айгу хүчрхэг эмэгтэй гэх юм уу? Яг маш хүчрхэг. Өвөө минь болохоор доктор профессор юм боловсралтай хүн гэх юм уу? Тийм зөөлөн амар зөөлөн тийм. Тэгээ тийм эмээ өдөр өссөн. Тэгээд манай ээж болохоор Улаанбаатарын анхны мисс болж исэн. Анхны мисс юм уу? Тийм, Улаанбаатарын анхны мисс. Одоо яг намайг төрөхөөс жилийн өмнө Улаанбаатарын анхны мисс болж исэн. 1991 онд болж исэн. Тийм өсөхгүй байгаа. Тэгээд яг намайг төрж явах үед угсаа нэг Москвад оюутан байсан. Тэгээд би яг эмээ өдөр өссөн байхгүй. Тэгээд яг ийм гэр бүлд өссөн. Тэгэл яг нөгөө нэг biological одоо father гэдэг чинь тэ. Тэр хүнээ бол хизэж тэг төрсөн эцэг бол хизэж харж байгаагүй. Гэхдээ яг миний одоо аавын үүрэг father role гэж яддаг шүү дээ. Аавын үүргийг болохоор өвөө гүйцэтгсэн. Тийм. Тэгэхээр яг тэр үнийг ааваа гэж боддог. Тэгээд одоо яг бүр жоохон багт нэг юм father issue гэж яддаг шүү дээ. Цэцэрлэгээс ингээл хүүхдүүдийг авч яхад нэг ааваа гэл ингээ явж яхад нэг ааваа гэдэг нь тийм болоо. Хинээ юу гэдэг юм болоо гэл жоохон багт ойлгодгоос хүүхдэл юм чинь те. Тэнгүүд яг нэг хэсэг ингээл боддог гэсэн ингээл миний гадаа ханах болоо гэлгээл бас тийм байсан. Гэхдээ тэр зүйл бол нэг амар удаагүй. Яа тэгвэл би маш одоо гой гэр бүлт өссөн хангалуун байсан. Хизээч намайг тэр одоо хараар дутааж байгаагүй гэх юм уу. Хоёр дахь юм бол миний үдж байгаа контент ч юмнууд намайг айгүй зөв үзэл бодолтой менталитет болгосон гэж боддог. 50 Cent-ийн Get Rich or Die Trying гэдэг кино мэдэх үү? Одоо нэг бол баяж гэж одоо оролдоод өгөх гэх юм одоо орчуулал. Нөгөө 50 Cent угсаа нэг л кино тоглосон байдаг лөө. Үгүй яг өөрийнхөө нь амьдралын түүхээр тийм нэг кино байдаг байхгүй тий. Тэр ирж байгаа. Тэрний киноны төгсгөл дээр манай бүх юм ячаад бас ингээд кино эхлэхдээ ингээд аавга харж байгаагүй маягаар эхэлдэг байхгүй юу. Тэгэл ингэж явж. Тэнгүүтээ яг ингээд тайзан дээр ингээд дайснаад арчаад тайзан дээр ингээд гарч яхдаг өөртөө толинаараа ярилцдаг байхгүй юу. Тэгэхээр тэн дээр яг ингэж хэлдэг байхгүй. I've been looking for my father all my life, but I realized I've been looking for myself гингүүтээ тайзнаар гардаг. Би аавгаа бүхэл амьдрал чинь гар ингэж хайж явсан. Гэхдээ одоо ингэж өөрийгөө бүтээсэн, өөрийгөө ингэж толинд харснаа. Би өөрийгөө хайж ирснийгаа би энэ үед л бүчтэй ойлголоо гэл. Тэгвэл би тэр киног ингэж жоохондоо ингэж үзэж байгаа шүү дээ. Үзчихэл. Ийм байхтай би үзчихэл. За би энэ дээр ч нэг юм гомдлоод байх юм байхгүй мэн те. Миний өвөө эмээ ээж те. Хоёр ах маань аваа ингээ хангалттай өсгөж байгаа. Зүрүүлээд ир хүн чи ийм альфа байх хэвээр байна шүү дээ. Тэгэл би ч баг өөрийгөө ингэж бүтээх хэвээр мэн те. Энэс нэг хамааралтай байхсгүй юм ингээл. Тэгэл яг тэр контентууднаас ингээл юм яаж байгаа. Тэгэл азар тийм юмуд үзэл тэрнээсээ дүнэлт тэгээ. Тэгээд бас ингээ бодонгот манай гэр бүлийнхэн ч юм уу те эмээ өвөө байхгүй зүйлтэй гомдлого биш. Байгаа зүйлтэй юм талархахыг амар сайн заасан юм шиг санагддаг надад. За тэр нь яаж илэрхөө ер нь? Тий ер нь одоо ингээл лагер дээр ингээл эмээ өвөтэй гардаг багт өвөө ингээл ерөө мөөг зөг түүх гээл самар түүх гээл ингээл уул руу дандаа өглөө болгон үрээр явчихдаг гэсэн. Тэгэл ирж байхдаа заримдаа ингээл юучгүй ер нь нэг юм хитгэн шиг мөөг зөг те нэг газар унсан самар маман ингээл нийтэн жимс юм тэр чи өстө хараал бөөм баяр. Тэгэл яг тийм жижигхэн зүйлээс ингээл баяр хөөртэй тэгэл тог мог байхгүй болгоод ингээл амаасаагаал тэр зүйл дээр ингээд эмээ өвөө ингээд харангууд юм амар баярлдаг ч гэх юм уу. Тэгэхээр ингээд өөрсдөө байгаа амьдралд байгаа зүйлтэй маш ингэж талархаж амьдэрдэг. Би тэрийг ингээд жоохноос нь хараад өссөн. Тэгэл одоо юу гэдэг яг тэрнээс л би ингэж ухаарж байгаа зүйлээ талархаж сурсан болоо гэж боддог. Тэгээ тэр айгу зөв сэтгэл зөв юм шиг санагддаг. Хүүхдүүдэд зааж өгөх ч юм уу те. Одоо тэгээд та багтаа үзэжсэн тэр контентууд нь надад одоо айгу их нөлөөсөн байдаг гэж шүү дээ. Тэр нь юу н тэгэл зурагтаар гараал та үздэг байсан юм уу? Эсвэл ямар байсан? Тэр супер баатруудтай контентууд бол Ren TV гэдэг Орос суугаар гардаг гэсэн. Одоо Орос сууг үздэг гэсэн. Тий, мэдгүй манай гэрийнхэн Орос сууг үзсэнгүү тэгэл тэрийг дагаж үзэл. Үгүй харин тийм байсан тий. Тэг гэрийнхэн юу үзнүүд юу үзэн тэгэл Орос сууг их үздэг штэ. Тий. Тэгээд жоохон том болол нэг юм хай скулд орж ирэнгүүт гэрийнхэн Солонгос кино үзэнгүүд нэг Жанго минь үзсэн. Мэдгүй тэгэл тэдрийг дагаал ингээл үзчихийдэг гэсэн. Тэгэд яг
тэр хүн алз X-Men-ыг бол яг Ren TV дээр ингэж үздэг байсан. Тэгээд тэр бол миний хамгийн юг татсан юм Google-тэй гэх юм уу? Өөр юм инедми Google-тэй нэрээд шүү дээ. Одоо Google-тэйгээр гардаг юм байна. Тийм Google-тэйгээр гардаг гэсэн. Тийм тэр би яг анимашныг анх үзчихэд. Тийм. Надад одоо Tom Jerry ч юм уу тэр Mickey Mouse юм уу нэг тэгж амар татдаггүй байсан гэж байгаа юм багт. За. Тэгээ супер баатартай яг тийм контент үзсэн чинь ёо энэ минийх шүү дээ гэл. Тэрийг амар үздэг. Тэгэл айгу X-Men тэр ялангуяа Google-д амар надад орчихсон. Тэг яг хоо 50 Cent киног бол VCD манай уухийн чи VCD паркатлж үздэг. VCD-гээр паркатлж. VCD гэж юм би. VCD гэдэг. Одоо CD тэгсэн мөртлөө киноны CD байхгүй юу? Тийм. Тийм, тэрийг ингэж DVD-н дээр тавьдаг. CD гэрээд байна. DVD-гийн яг өмнөх нь VCD гэдэг гэсэн. Тийм өөр байсан юм уу? Тийм. DVD чаар том багтаамжтай CD байхгүй юу? VCD нэрэ баг. Арай өмнөх биш. Нэг дөрвөлжин мөн үү? Биш. Тэр биш. Юу нэг яг CD шиг харагддаг. Тийм. Тэрийг паркатлж одоо үздэг ус кино үздэг гэсэн. Паркатлж. Тийм үү? Тий, одоо зээлж юм хэм уу мөнгө өгөөд тий ягаад барьцаа үлдээгээ тэр үзчихэд маргааш өнгөтэй үлдэгдэл мөнгө. VCD гэсэн үү? Тий, VCD. Тэгэл тэндээс азар юмнууд болоо гоо гэл. Одоо ч ингээд контент амар их болсон шүү дээ. Тэр үед контент тийм их байгаагүй. Тэгэл VCD прокатын газрууд ямар юм бэ? Тэрүүгээр л одоо байгаа. Би бас багтаа яг нөгөө CD энтэл үздэг гэсэн. CD нүч айгүй их. Тэд нар гоё тий. CD-н дээр тавиал тэгэл зураг CD нөгөө юу гац чинь. Тий, гац чинь зурагчих юм бол гац гэж байгаа юм. Тийм. Одоо бодонгууд ингээ гоё юм байгаа хөөхгүй тий. Одоо ингээл хүн интернетээр орол хүссэн бүхнээ үзэж штэ. Тэр үед ингээл хитгэн юм байсан тий. Тэрнээс хамгийн таалагдсаныгаа бол. Харин тий. Хитгэн юм байсан болохоор одоо нөгөө сүүлийн үе ч гэсэн тэгдэг штэ. Ингээд нэг юм дээр үед идчихсэн энэ тэр хамгийн гоё. Хэвээ нэрээ бүх дурсамж ингээд яг дурсамж аяг сэдвэрдэг тий. Дурсамж. Цөөхөн байсан болооч тэр ингээ яг тэднэрийг ингээ одоо эдгээр яг сонь шүү. Би ер нь бас ингээ нөгөө зургнууд ингээ сонгоод хараад ярих нь нөгөө хоёул ингээ шууд ямар нэг юм харахгүйгээр ярих юм бол бас арай нэг өөр. Яг энийг ингээ харж аваад ингээ ярих юм бол тийм байна. Бас ингээ арай. Гэхдээ хоёул зураг руугаш нэг харсангүй дээ гэж юу. Үеийн зураг нэр нь ямар үе юм бэ? Энэ яг жоохон байхын үеих өөтг амт. Өвөн юм уу? Өө за. Тэгээд гангаа даш шил мэдсэн. Тэгээд бид нар ер нь хагас мөцөнд амар хөдөө явдаг гэсэн. Эмээ өвөө 5 хоногийн ажиллаа дуусгаад шууд хөдөөрөө гараа шидчихдэг гэсэн. Тэгэл нэг фургонтой тэр дотор бөөнөрөө сууж аваал. Тэгэл хөдөө. Тэгээ нэг хөдөө явж байгаа л зураг. Тэгэл салхин гараал ягаал. Тэгэл ер нь одоо юу гэдэг нэг юм strong одоо characterтай юм бар тий. Тэгэл нэг юм өвөө болохоор юм зөөлөн эрдэм мэдлэгтэй тийм хоёр хүн тэгэл ээж болохоор юм Улаанбаатарын анхны мис болцсон тий. Зэрлэг энэ ийм хүмүүстэй нэг хоёр ахтай. Тэгэл яг ерөнхийдөө ийм гэр бүл. Гэтэ ингээ таны ингээ харахаар яг таны ингээ хардаг босын сэтгэлгээ үзэж харж байгаа юмнуудаас аюу дамцсан биш үү? Тий, ер нь яг үзэж харж байгааг нь одоо ингээ ер нь бол эцэг эхчүүчээс ингээл харж байгаа шүү. Хүүхдүүд нь ингээл яг яалчрахгүй нэрээ баг ингээ хэдэн сартаагаас нь жоохон багт нь ингээл уртал дээр нь ингээ юм тавиад өгчин. Тэгэл та ингээ хоёрдугаар ангиасаа тэр юмнуудыг ингээ ойлгочихсон. Тэгээ тэндээс ч өмнө ингээд үзэж харж байгаа зүйлсүүдээс юмнууд хараад ойлгоод ингээд ингээ хараад одоо хүртэл цээжинд нь багтаад ингээд ботогдоод байдаг гэдэг чинь яг хүнийг бас үзэж харж байгаа юмнуудыг хөдөлгөж штт. Тий, тэр бол амар чухал. Ер нь юу үзэж харж байгаа юм те. Жоохон гэлтэхгүй. Тий, жоохон гэлтэхгүй яг. Одоо жишээлбэл би амар инээдтэй өсвөр наснда одоо ингээл манай үеийнхэн ангийнхаа нэг юм хайр марийн дуу байдаг шүү дээ тий. Нэг жоохон эмо ч юм уу тий. Тийм сонсдог. Би тийм сонсдог байсан. Би дандаа нэг 50 cent мент ч юм уу нэг альфа юм байна. Алан амжилт нэг өрн мөрөглөө. Тийм сонсдог байсан. Багасаа ер нь тэгээд сонсож үзэж чадсан юм. Тэр надад айгүй тийм зөв нөлөөсөн гэж боддог. Одоо спорт төр ч гэсэн нэг амар одоо намар боллоо гэл нэг амар одох юм байхгүй тий. Тэр нөгөө сонсож байгаа юм нөгөөсөө тийм чихрүү орж байгаа тийм болохоор тэгэхээр яг үзэж байгаа контент юунууд бол хүнд амар нөлөөлттэй юм шиг санагддаг. Тийм байна угаасаа энэс харж байна. Тэгээ би сая одоо нөгөө нэг багтаа Allen Iverson-ы юг ярьсан шүү дээ. Би зэ Баркатла тэр ингээд миний амьдралыг өөрчлөөд тий. Би ингээд юм пашнт болсон гэд. Тэгээ яг сагсан бөмбөг рүү яг одоо орох болсон бас нэг юм шалтгаан ч юм уу тий. Бүр ингээд амар урам зориг өгсөн нэг юм байдаг аахгүй. Тэр болохоор 7 дугаар ангитай
10 жилийн тэмцээнд дээдлийн ангийнхантайгаа 7-8 дугаар ингээд хоорондоо үзээд тэгээд орсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг л тэ гадаа мадаа цоглол амар ганган манган нөгөө нэг сакс тоглолтог юм чи дээдлийн ангид орсон чинь дээдлийнхаа нэг ангид 38 6-аар хожигдож байгаа. Манайх 6 хоног авч байгаа зөө зооноос гарч чадахгүй. Нөгөө ангидтай 32 10. Тэгэл би тэр орой орж ирэл уйлал л таа. Уусан нэг шартаа өгдөөсөн. За. Тэгэл уйлж орж ирэл би өстө сакс тоглол зурмаар байна гэл юм шаардлагасан чинь яг маргааш нэмээ намайг Виставк дагуулж яваад тэг миний анхны ориг пүүзийг авч өгсөн. Би одоо бүр амар сайн 165 мянгаар Irish нэг пүүз авч өгсөн байхгүй. Тэгээд намаа саксны секцэнд оруулж ирсэн. Тэгэл би яг 7 дугаар ангитай тийшээ ороод тэгэл одоо 15 жил одоо юунд ч бууж өгөхгүй те тасралтгүй хичээлэхэд бол надад яг ганц энэ л зүйл хэрэгтэйсэн. Яг энэ зүйлийг би барьж аваад тэгэл одоо миний одоо юу ихэлсэн journey ихэлсэн гэх юм уу. Тэнгүүд бас ингээд одоо хэлэхэд одоо ингээл юм амар хангалуун байгаа шүү дээ те. Магадгүй зарим хүмүүсд. Тэгтээ яг ингээд ээж аавынхаа ч юм уу те эцэг их авч өгж байгаа энэ өдөржингөө ажиллаад те авч өгж байгаа энэ зүйл амар үнцэнтэй шүү. Тэр энэ зүйлийг зөв ашиглаад тэр цаана байгаа тэр хичээл зүтгэл зөв ойлгох юм бол одоо зөв хандлага тэрийг маш том зүйл болгож болно. Надад бол зүгээр энэ л хэрэгтэйсэн. Тэгээ 15 жилийн турш биш дээ эхлүүлж одоо тэр гол эхлэлийг нь очиг өгсөн ба шүү дээ. Тэгтээ сагсан бөмбөг дэрсээ дургүй байсан юм ээ. Хичээлээ игээч те ингээч тэгээч юу бөмбөг залаа яваад байгаа юм бэ бойлмол тэгсэн мөртлөө тэр хүн одоо яг надад хизээч мартахгүй одоо урам зориг авах тэр хамгийн том зүйлийг хийж өгсөн байгаа байхгүй. Тэгэл ориг пүүзтэй болцсон саксны секцэн намайг явж төгсөж байгаа. Rest of the story гэдэг чигтээ зөвхөн надаас шалтгаалах байхгүй. Би чадахгүй гэдэг надаас шалтгаална. Гэхдээ эхлэлийг нь одоо ингэ намайг дэмжиж өгсөн. Тэгэхээр яг ингээд одоо ойр дотны хүмүүсээс тийм дэмжлэг авч ивэл энэ ч амар гой зүйл шүү. Өстой гоё юм. Яалч аргагүй нөгөө бид нар ингээд өөртөө анзаараагүй чирнэ юм дотны гэр бүлийн гишүүдтэй ингээд зүгээр л ингээд гаргасан нэг жижигхэн зүйл нь магадгүй ингээд нөгөөнийхөө амьдралыг ингээд тодорхойлох тэр зүйлсүүд ингээд болж байна. Мэдээж хэрэг үйлдэл яах их нөгөө хүнээс шалтгаална. Үнэхээр тэр хүний зүйл мөн болвол яг тэрийг аваа явна. Гэхдээ анзаараагүй ч яхад бид нэр ингээд одоо жишээлбэл ингээд ирээдүйд эцэг их ингээд болоод явхад дүү хүүхдүүд дээр өөрөө өөртөөхөн жишээнээс бодож аваад ингээд үзэхэд айгүй юм нөлөөтэй байхаар байгаа байхгүй тий. Юугаар ч одоо явж боломжтой. Гэхдээ зүгээр л бидний ингээд гаргаж байгаа жижигхэн үйлдэлүүд тухайн одоо бидний одоо ирээдүйд бий болох хүүхдүүд тэгдэг шиг тий маш том нөлөөтэй юм байна. Сайн нэг юм контент чи юугаар харсан уу Instagram-аар? За. Одоо ингээд ээж хүү хоёр байгаа байхгүй юу? За. Чи тэдний настад тийм үзсэн үү? Гадаад явсан уу гэсэн чинь тэгсэн бол урагшаа алхаараа гэж. Тийм. Тэнгүүд ингээд хүүхд нь урагшаа алхаад тэр юу харуулж ин гэхлээр арда одоо үеийн хүүхдүүд амар их боломж бидний үзээгүй. За биднээс өмнөх үе баг ямар ч боломж байхгүй байсан байгаа байхгүй юу? Тэнгүүд яг тэр зүйлийг маш сайн ойлгож авах хэрэгтэй юм санагдсан. Тэр контент нэр айгу харуулдаг ч тий. Хүүхэд нь баг 5 6 урагшаа алхсан чи ээж нь цаан зогсчихдээ шүү дээ. Ээж нь тэр хүүхдийн насан дээр тийм юм ерөөсө үзэж байгаагүй байхгүй. Тийш тий. Тий. Тэнгүүд одоо энэ хүүхдүүд одоо жоохноосоо гадаад явах бүх юм ингээ үзэж байгаа байхгүй. Тэр боломж бас тэргүүрээ юу их. Тий, боломж их. Тэгээд нөгөө талаараа яг энэ value буюу тэр энэ үн цэнийг бас мэдэх ёстой. Тий. Яг одоогийн амьдралыг чинь тэр ээж аав босгоод ингээ боломжтой болгосон байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэийнхээ үн цэнийг яг одоо хүүхдүүд бол амар сайн ойлгож авах хэрэгтэй. Ямар азтай байгаа юу одоо нөгөө хэлсэн шүү дээ байгаа зүйлдээ талархаж сурах гэдэг чинь амар чухал юм шиг санагдсан одоо. Гой комент шүү. Тийм тэгэхгүй бол одоо юм social амар хөгжсөн үед одоо нэг нь Ferrari онлайн инглээ тэглээгэл тэр бүх зүйлтэй өөрийгөө харьцуулаад ч юм уу social дээр юу болж байгаа тэрийг харьцуулаад байгаа байхгүй. Тэгэхээр тэгхгүйгээр өөрийнхөө байгаа зүйлдээ ингэж гоё хангалуун байх хэрэгтэй байна. Гайхалт. Одоо ингээл яриад за одоо ингээд цагчаал яалч арахгүй ингээл харж байна ингээд таны ингээд богинохон цагт бол таныг бүрэн мэдэх боломжгүй ч гэсэнгээ бас ингээд тодорхой хэмжээнд юм 3 бүтцээр ингээд ярихаар айгүй гоё хоёлаа маш олон сэдвийн хүрээнд надад бол мэдрэгдсэн мэдрэмж нь ингээд маш олон нэг юм мэдэрсэн мэдрэмж болгоноос ингээд нэг зүйл ухаарсан байдаг юм шиг санагдлаа. Амьдралаасаа ухаарахаас гадна сонсож байгаа зүйлсүүдээс олон ухаарлуудыг ингээд өөртөө ингээд авцсан. Тэгээ түүгээрээ хөглөгдөөд ингээд амьдрдаг хүн шиг надад санагдлаа шүү дээ. Тэгээ яг үүгээрээ хамаарад надад ч гэсэн шин зүйлсүүдийг, шин мэдрэмжүүдийг ингээд өглөө шүү дээ. Айгүй гоё санагдлаа.
Тэгээ танд одоо яг юм 3 үеийн зураг одоо хоёрч хоёлаа ярьлаа. Танд ингээд та өөрөө ч хэлсэн өмнөх оройн ингээд 3 үеийн одоо яг түүхүүдээдсэн бодож үзсэн гэдгсэн. Танд яг ингээд түүхүүдээ бодоод тэгээд ингээд ярих ер нь яг ямар санагдсан бэ? Амар гоё юм. Тэгээд өмнө яг танах шиг яг ийм подкаст н орж үзэж байгаа. Яг өөрөө зөвхөн яг personal өөрийгөө ингэж задлах ч юм уу те. Яг тэгэхээр яг гоё юм. Тэгээ би өчтөр шун суужаад хэлсэн шүү дээ. Яг бага насныхаа буюу одоо оюут насныхаа юм эргэн дурсан гэх юм уу. Тэгвэл ингээд хаа мартчихдаг байхгүй. Яг ярих гэхэлэр зарим юм ч юм уу те юуг. Тэг би ингээд дарсан. За ийм биш би ийм хөвгт төсөн шүү дээ. Ийм зүйл нөлөөлсөн биш дээ гэж жоохон яс. Тэгвэл бас ингээд таад гоё ингээд бэлтэж байгаа шиг те энэ хүмүүс сонсож байгаа шиг би бас тодорхой хэмжээнд бас бэлдэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл өмнө нь болохоор би подкаст нөрхөөр тэр үеийнхээ л бодож байгаа бодлоор ингээд зүгээр ороод юу ч ярьсан хамаагүй ингээд энэ удаад бас нэг яг ингээд фактуудаа өөрөө би хүүхд наснаа тэгжээс ингэжсэн шүү дээ гэдэг нэг жоохон эргэн дурсан гэх юм уу. Тэг ингээд ярьсан чинь ингээд амар гоё. Буцаад ингээд бас цаашаа явах пашн нэмэгдэж байгаа ч гэх юм уу. Хүч авч байна. Тийм. Бас ингээ хүн өөрийгөө ингээ мартчихдээ юм хаяа. Ингээд амьдралын турш ингээд би чи ингэжсэн шүү дээ, тэгжсэн шүү дээ, ийм өрөдөлтөй жоохондоо ийм байсан шүү дээ гэд мартчихдээ юм байна. Тэгэхээр тэрийгээ ингэж дурсах нь бас ингээд хаяа санах нь айгуу гоё. Тэгээс подкастер бол амар гоё нээлж штэ. Ашгүй дээ. За маш их баярлалаа. Ингээ хамгийн сүүлд нь талархлын бяцхан бэлэг байгаамаа. Бүхнээс. Подкастыг маань бол цайлагч самт олон маань явуулж байна. Энэ бол бид хэдийн аль бие ясны гаргасан, сүүл гаргасан мэгч байгаа юм. Өнгөн нас шинжлэгдсэн юм аа. За ингээд та бол одоо өөрөө ингээд комик одоо альва зүйлсүүдийг одоо тойроо цэтгэдэг хүн байна. За ингээд үйл хэрэглэн хэрэг болох байх гэж бодоод бид хэдийн одоо яг ийм ном бэлгэлж байгаа юм. Critical thinking гэдэг альва үйл хэрэг дээр нь одоо нухацтай сэтгэхэд хэрэг болох юм 10 байрлалыг та өнөө сурж аваарэ гэж. За баярлалаа. Хүсэж байна. За хоёр дахь нь болохоор за энэ бол ингээд ашигтай бактери. Та юу н ашигтай бактери хэрэглэх үү? Нэ хэрэглэдэг баха. Тийм. За ашигтай бактери бол одоо нөгөө бидний ходоод ч өөрөө одоо оюун ухаантай ингээд шууд ингээд холбоотой байдаг шиг стрессгээр ходоод өвдөн тий. Тэгээ юм идэхээр аз жаргалтай болно гэдэг шиг тэгээ одоо өглөөнийхэн цайны хажуугаар хэрэглэж байгаарай. Энэ Английн хатааны нэрэмжит. За. Бүр тийм ашигтай бактери юм билээ шүү дээ. Энэ бол нөгөө дотор олон төрөл өгдөг экстра гэдэг нь. Аюу сайн. Хамгийн сайн. За ашигтай. За ингээд угаалгасан зургуудын хамт тань бэлгэлж байна. За астай баярлалаа. За энэ. Миний өвчс нэг жижигхэн бэлэг байгаа. За манай Хомоно дайчин комиксийн хамгийн сүүлийн 2 дугаар байгаа. За. Тэгээд энэ болохоор нэг юм special publication гэдэг сүүлд гарсан. Тэгээд одоо зах зээл дээр энгийн удахгүй гарах байхгүй. Тэгээд бид яг pre-order хийдэг одоо манай үнэнч community хүмүүс олонний танилуд тэгээд бизнес партнеруудаа зориулж юм лимитдэг нь гаргачаа тэгээд танаа хамт олонд ингээд бэлгэлж байна. Ийм гоё подкаст хийгээд тэгээд өргөлж юм залуучуудтай амар гоё эерэг те ийм контент, ивент маш олон зүйл хийдэгт маш их баярлалтай шүү. Тэгээ та цаашдын одоо зорилго тий ажиллаж байна. Амжилт хүсье. За маш их баярлалаа. За анх удаа л одоо зочноос бэлэг авч үзлээ шүү дээ. Ямар гоё юм бэ. За маш их баярлалаа. За танд амжилт хүсье. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.